Мацхано эзний өдрийн мэнд хүргэе. Намрын худалдаа гээд олон хүмүүс орж ирээгүй ах шиг байна те. Айс нөхдөд дуудараа үгэндээ сууяа гэнэ. Цаг хугацаа их хурдан өнгөрч явах шиг байна те. Тийм ээ. Өчигдөрхөн 1 сарын 1-нд шинэ он эхэлж байсан тийм биз. Аль хэдийн 10 сар дуусаад 10 дугаар сарын сүүлийн эзний өдөр юм шиг байна. 11, 12 гээд 2027 он эхлэх юм байна. 90-ад онд 90-ад онд 2000 он гэдэг үг амд нэг тийм наалддаг байсан тийм баг тийм биз. Мэдээж энэгээр ойлгохгүй баха. 2000 он гараа явж байсан 2010 20 гэхлээр амд нэг бас нэг наалддаг байсан тийм үү? Аль хэдийн 2025 26 он гарах гэж удахгүй 2030 он. Тэр хэмжээгээр цаг хугацаа хурдан өнгөрж байгаа хэрээр бид өхөнч тэр эзэнтэй уулзах тэр цаг маань ч бас орцсон болов уу гэж бодож байна. За галтогондоо ахын дүүс, гадуураа ахын дүүсийг бүгдээрээ үгэндээ орж ирээрээ гэдээ дахиад нэг сайн хэлж өгөөрөө. Хоолыгээд бүгдээрээ завгүй ах шиг байна те. Хамтдаа залбираад эзний өдрөө эхлүүлцгээе. Хайрын бурхан тандаа баярлалаа. Эзэн таны өмнө гэмнүглийг усуу хөдөлөг хин амьдардаг байсан бохор нүгэлтэн байсан биднийг эзэн таврын цорын ганц хүүгийн цусаар гэмнүглийг мөнхөд уучилж өгөн бурханы хүүхэд болох энэ агуу нэгүслийг өгсөнд талархаж байна. Өнөөдөр ч бид өхөн эзэн таны үгийн өмнө хамтдаа цуглаад байна. Тунхаглагдж буй үгээр дамжуулан эзэн таны үсэл юу болохыг эзэн таны өмнө бид өхөн ямар зүрх сэтгэлээр амьдрах ёстой гэж үгээрээ зааж сургаж өгөхийг эзэн танаас гон залбирч байна. Хүндс өөрийн зүрх сэтгэлд эзэн та өөрийн нэгүслийн үгээ бэлхан дүүргэж өгнө. Мөн энэ цагт сайн мэдээ тараагдж байгаа олон газар байгаа илээ. Онцгойлон яармаг чуулганд бурхан таны үг тунхаглагдж байгаа илээ. Үгийг дамжуулж буй ахлахаас тэр болон орчуулагчд эзэн та мэрэгэн ухааныг нэмж өгөхийг хүсэж байна. Үгийг сонсч буй олон хүмүүс эзэн таны тэр агуу хайрыг баттай авахаран аврагдаж чадхад эзэн та ариун сүнсээр ажиллаа хийж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр ч эзэн та бид бүхэнд зохистой үгээрээ бэлхан дүүргэж өгнө. Бидний үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Хамтдаа Матай номны 10 дугаар бүлгээс олж уншаад эхэлье. Матай 10-ын 40-с 42 дугаар ишлэл. Матай 10-ын 40-с 42 дугаар ишлэлийг Библиэс олж хараад хамтдаа уншин өнөөдөр тунгаан бодцгоё. За, унсан бол 10-ын 40-с 42 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Та нарыг хүлээн авах нь намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь намайг илгээгчийг хүлээн авсан хэрэг юм. Иж үзүүлэгчийн нэрээр иж үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч иж үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвхт хүнийг зөвхт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвхт хүний шагналыг хүлээн авна. Үннээр би та нарт хэлье. Энэ өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавинхан хувьд уух аяг хүйтэн ус өгсөн хинч шагналаа эс алдна гэв. Өнөөдөр хамтдаа энэ өчүүхэн хүмүүсийн нэгэнд гэсэн энэ сэдвээр хамтдаа авралыг авсан хүний гарцааг үйлдэх ёстой маш чухал зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл энэ үгэн дээр гарч байгаачлан тийм биз? Үннээр би та нарт хэлье. Энэ өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавинхан хувьд уух аяг хүйтэн зөксөн шагналаа хинч шагналаа эсалднаа гэсэн энэ үг шиг
ахан дүүстэй дайлан ахан дүүсээ дайлж зочломтгай байх. Сайныг үйлдэх. Энэ нь ямар чухал юм болоо гэдгийг өнөөдөр хамтдаа шинэ хуучин гэрээн дээр гарч байгаа олон үйл явдлуудаар дамжуулан сургамжийг авъя гэж бодож байна. За. Орж ирэх хүмүүс их байх шиг байна те. Хавгараа залуучууд үйлчлэлийн багаас явуулна хүмүүсээ үгрүүгээ оргээрээ. Мэдээж тийм биз? Би хувцснаас хоол нь амнаас илүү чухал гэж хэлсэн тийм биз? Эцний намрын худалдаа гэдэг завг байгаа ч гэсэндээ үгээ сонсох нь бүр илүү чухал учраас за тийм ээ өнөөдөр хамтдаа авралыг авсан хүний хамгийн чухал гэж хэлж болох тийм үү? Ахан дүүсээ дайлах мөн аврагдаагүй хүмүүсийг энэ ертөнцийн хүмүүстэж бид өхөн яагаад сайныг үйлдэх ёстой юм болоо? Мөн чуулган дотор бид өхөн хичээнгүйлэн үйлчилж эзний ажлыг хийж байгаа нь энэ ямар агуу бөгөөд чухал зүйл вэ гэдгийг өгцөн цагт хамтдаа тунгаан бодъё гэж бодож байна. За Есүс энэ үгийг хэлэнгээ 40-р ишлэлээр ингэсэн байгаа. Та нарыг хүлээн авах нь намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь намайг илгээгчийг хүлээн авсан хэрэг юм аа гэж хэлсэн баг. Бурхан тэгингээ 41 дээр иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгчийг хүлээн авах хэм боловч иш үзүүлэгчийн шагналыг хүлээн авнаа. Зөв түүнийг зөв түүний нэрээр хүлээн авах хэм боловч зөв түүний шагналыг хүлээн авнаа гэж хэлсэн байна. 41 дугаар ишлэлийг хальт харуулна адил агуулгатай юм шиг боловч нэгдүгээрт нь 40 дугаар ишлэл нь авралтай холбоотой үг гэж бодох ёстой байна. Ягаад гэвэл та нарыг хүлээн авах нь намайг хүлээн авсан хэрэг юм аа. Намайг хүлээн авах нь намайг илгээгчийг хүлээн авсан хэрэг юм. Есүс Христийг Бурхан эцэг энэ ертөнц рүү илгээсэн баг. Энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм. Би амиа өгөхийн тулд тийм ээ энэ ертөнцөд ирсэн гэж хэлсэн. Эцэг Бурхан цорын гонц хөө болох Есүс Христийг энэ ертөнц рүү илгээсэн нь түүгээр дамжуулан түүний хүлээн авсан бүх хүнд Бурханы аврал буюу мөн хамиг найдварыг өгөхийн тулд баг. Тийм ээ эцэстээ Бурханы илгээсэн Есүс Христийг түүний хүлээн авна гэдэг нь Есүсийг хүлээн авна гэдэг нь Есүс Христ миний төлөө ирснийг миний гимнүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон миний төлөө үхэж өгсөн гэдэг энэ агуу үннийг хүлээн авахыг хэлж байгаа. Хүү хүлээн авсан нэг нь эцгийг чи хүлээн авсан та адил гэж хэлсэн байгаа юм шүү дээ. Тэнгэр газрыг бүтээсэн тэр бүтээгч эзэн энэ ертөнцид тийм ээ хүний биеэр ирэн хүний төлөө үхэж өгөөд түүгээр дамжуулан бүх хүн гимнүглээ уучлуулсныг эцэстээ мэдж хүлээж авах нь юу юм болоо? Энэ нь аврал үстэй тийм ээ. Тэгж хэлэнгээ 41 дээр иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгчийг хүлээн авах юм боловч иш үзүүлэгчийн шагналыг хүлээн авнаа. Энд иш үзүүлэгч нь нэгдүгээрт нь Библийн үгийг тунхаглан хэлж байгаа хүмүүс үстэй. Энэ үед элч нэрийг хэлж байгаа юм. Тийм учраас Бурхан юу вэ? Энэ ертөнцид одоо ч тэр хүмүүсийг аврахын тулд Бурхан олон зүйлсүүдийг хэрэгэлдэг баг. Хүнийг хэрэгэлдэг үз. Мөн энэ ертөнцид байгаа энэ байгаль дэлхий бүх зүйлийг эзэн юу юм бол өөрийгөө гэрчлэхийн тулд өөрийгөө ойлгуулахын тулд тийхүү ажилдаг баг. Тийм учраас Бурхан элч нараар дамжуулан иш үзүүлэгч нараар дамжуулан үгээ айлцсан баг. Тэр айлцсан үгийг нь иш үзүүлэгчийн үгийг иш үзүүлэгчийн нэрээр хүлээн авна гэдэг нь юу юм бол энэхүү айлцсан үг нь Бурханаас ирсэн үг хэмээн хүлээн авж байгаа нь юу юм бол иш үзүүлэгчийн нэрээр хүлээн авах юм боловч гэсэн байгаа юм. Эцтэй юу вэ? Үгийг дамжуулж байгаа тэр хүний үгийг элч нарын энэ тухайн үед байсан элч нараар дамжуулан Бурхан өөрийнхөө үгийг тунхагласан баг. Тийм учраас элч нараар дамжуулан энэ сайн мэдээг хүлээн авсан хүмүүс нь яах вэ? Эзнийг хүлээн авсантай адилхан бөгөөд тэр нь асар том шагналтай гэдгийг энэ дээр харуулж өгч байгаа. Тийм учраас өнөөдөр хамтдаа энэ зүйлсүүдийг нэгднийгөө жоохон тунгаан бодъё гэж бодож байна. За бид өхөн ч гэсэн намайг илгээгчийг
Намайг хүлээн авсан хэрэг юм аа. Та нарыг хүлээн авах нь. Та нар гэдэг нь юу юм бол? Элч нарыг хэлж байгаа юм. Элч нар олон газар очиж сайн мэдээг тунхаглан амьдэрсэн баг. Мэдээж Есүс Христ загламаа дээр зовлогдохын өмнө элч нар хамтдаа ажиллаж байсан тийм үү? Есүс Христийг загламаа дээр зовлогдсон үхээд дахин амьлаад Тэнгэр рүү өргөгдсөний дараа одоо түүний хийх ажлыг Есүсийн хийсэн тэр ажлыг юу юм болоо? Элч нар боёо энэ дээр та нарыг шилж байгаа тийм ээ? Тэд мөн тунхаглаж байсан. Тэдний тунхагсан сайн мэдээг олон хүмүүс хүлээж авах үед яах юм бол? Тэд ч мөн эзнийг сайн мэдээг хүлээж авсан та адилхан учраас энэ үгийг хэлж байгаа. Есүс Христ энэ газар дээр яах гэж ирсэн юм бол? Олон хүмүүсийг хүлээн авч өөрийнхөө тийм биз тэр хайр дотор нэгүсэл дотор яах юм бол? Хүлээн авахын тулд энэ ертөнцид ирсэн биз дээ. За, Матай номын төр авчаад Лук номын 15 дугаар бүлгийг харъя да. Лук 15. Лук 15-ийн 1-ээс 2 дугаар ишлэлийг харъя. Лук 15-ийн 1-ээс 2 хамтдаа уншия. Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд түүнийг сонсоор ойртцгоо. Парисеичуд болон хуулийн багш нараа дургуйцсан дүнмэнэлдэж энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоололдог гихтэн. За. Бидний эзэн Есүс Христ энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоололдгоо гэсэн үг шиг. Энэ ертөнцийн дээр ирэн нүгэлтнүүдийг хүлээн авахаараа энэ ертөнцид Есүс ирсэн байгаа эцэд. Тэрээр тэднийг хүлээн ав. Юу хийсэн бол? Тэднийг хооллож. Бурхны үг болох тэр амийн үгийг мөн хан дөргөх тэр нэгүслийн үгийг тэдэнд тунхагласан баг. Тийм биз? Есүс Христийн ертөнцийн дээр ирсэн зорилго нь юу юм бол? Зүтгэж туйлдсан хүн дачаа өрсөн бүхий л хүмүүсээ надад дээр ир. Би та нарыг амраа. Эцтэй юу юм бол? Есүс Христ нүгэлтэн бид бүхнийг хүлээн авахын тулд бид бүхэнд тийм биз? Нэгүслээ өгөхийн тулд тэр нэгүслийн хаан ширэнд тэр нэгүслийн цогт бид бүхнийг урихын тулд энэ ертөнцид ирсэн баг. Гэхдээ тухайн үед Есүсийг хүлээн аваагүй хүмүүс байсан. Ямар хүмүүс байсан бол? Израилийн ард түмэн хүлээж аваагүй ч тийм биз? Иохан номын 1 дугаар бүлгийг харъя. Хойш нэргүүлээд Иохан 1 дугаар бүлэг. Иохан 1-ийн 11 дугаар ишлэлээс 12 дугаар ишлэлийг хамтдаа уншиж үзье да. Тэрээр өөрийнхөнд ирсэн боловч өөрийнх нь түүний хүлээн аваагүй юм. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөө гэж хэлсэн байгаа юм. Бурхны ард түмэн болох Израилийн ард түмэн Есүс Христийг хүлээн аваагүй гэдэг нь энэ ямар гайхамшиг зүйл бол. Тийм биз? Гэхдээ зөвхөн энэ үед ч биш. Одоо ч тэр үе юм бол энэ Есүс Христийг хүлээн авдаг хүмүүс хичнээн олон байгаа бол. Залаар энэ сууж байгаа хүмүүс нь Есүс Христийг хүлээн авсан биз? Нэг улсын ерөнхийлөгч нэг улсад айлчлахад ямар өндөр тийм биз? Хүнд итгэлтэйгээр хүлээн авдаг бол тийм биз? Монгол улс жижиг улс ах. Гэхдээ тийм биш. Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөх гэж хүн бий тийм биз? Сүүлийн үед энэ харуулна энэ гадаад харилцаанд тал дээр их хичээнгүйлэн ажиллаж явах шиг байгаа юм тийм үү? Reels гэж ярьдаг үс нэг богино бичлэгүүд гой арын фон дээр дэвсээд тийм биз? Тэрийг харсан биз? Түүнийг харангаа ялчгүй Монгол хүн учраас тийм бах тийм үү? Яадаг ч байсан улсын маань ерөнхийлөгчийг энэ улс тийм үү? Үнэхээр хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа юм байна тийм биз? За, нэг улсын ерөнхийлөгчийг хүртэл тэгж хичээнгүйлэн хүлээн авч байхад харин бидний энэ үе ямар бол? Тэнгэр газрыг бүтээсэн тэр эзэн өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг хүлээн аваагүй юм аа. Одоо чинь ертөнцийн өөрийнхөндөө ирсэн Есүс Христийг өөрийнхөө бүтээсэн тэр хүмүүсийн өмнө ирсэн тэр Есүсийг хүлээн авлаггүй
Энхүү түүнийг эсэргүүцээр байгаа зү. Энэ Библийн бүхэлд хичнээн олон нотолгоонуудыг харуулж өгч байгаа. Энэ ертөнцийг энэ дэлхийн ертөнцийг эзэн бүтээсэн гэдгийг, энэ ертөнцийн түүхийн эхлэлээс төгсгөлийг хүртэл нэгднэгэнгүй бичиж өгöd. Би бол та нарын бүтээгч эзэн. Би та нарыг бүтээсэн бөгөөд та нарын төлөө энэ бүх зүйлийг бэлдсэн. Мөн би та нарын төлөө өөрийнхөө цорын ганц хүү Есүс Христийг илгээсэн. Түүгээр дамжуулан та нарын бүх гэм нүглийг уучлж өгсөн. Гэвч энэ агуу үннийг мэдсэн боловч яах вэ? Одоо ч олон хүмүүс тэр эзний өмнө чин сэтгэлээсээ гимшин эзнийг хүлээн авахгүй байгаа. За. Бид өхөнч тэр үнэхээр яах ёстой юм болоо гэсэн үг байна. Энэ дээр хэлсэн байгаа. Харин 12 дээр нь харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв гэж хэлсэн байгаа юм. Энэ юу хэлж байгаа юм бол? Үнэхээр эзнийг өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийг нь хэнийг хэлж байгаа юм бол? Есүс Христийг үздэй. Есүс Христ энэ ертөнцийн бид бүхний төлөө үхэхийн тулд ирсэн юм байна. Тэрээр бидний гэм нүглийн төлөө үхэхийн тулд энэ ертөнцид ирсэн юм байна. Тэр бол Тэнгэр газрыг бүтээсэн цорын ганц бүтээгч эзэн мөн юм байна. Гэвч тавгалдаа адил миний төлөө энэ ертөнцид ирсэн юм байна. Үүнийг үнэхээр чин сэтгэлээсээ гимшин хүлээн авсан тэр үнд юу юм бол? Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв гэж хэлсэн байгаа юм. Үнэхээр Есүс Христийг хүлээн авсан уу? Гэтэ энэ үгийг буруу ойлгодог зарим тохиолдол. Онцгойлон энэ олон сөмөж юу юм болоо? Хүмүүсийг дуудаж авчираад за эзнийг хүлээн авах уу хэмээн хэлэнгээ залбирдаг баг. Өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурхны хүүхэд болох эрхийг өгөв. Одоо та Бурхны хүүхэд болсон. Тэгж ярьдаг гинлээ. Миний хамгийн их талархаж байгаа зүйл. Би харах царайны мэдгэж байгаа ах тийм үү? Жаахан ааштай барийн ширүүн дөө. Хэрвээ аврагдсны дараа надад бодогдсон нэг зүйл байсан. Хэрвээ би үнэхээр энэ чуулгантай таараагүй байсан бол Библийг үнэн зөв заадаг ийм чуулгантай тааралгүйгээр магадгүй толгой дээр нь гарч тавьж залбирснаа. За Есүсийг хүлээн авсан одоо чи аврагцсан. Ийм юм ярьсан ч юм уу? Өөр буруу зүйл ярьсан тийм ямар нэгэн сүмтэй таарсан бол яах байсан бол? Дахин хэзээ ч сүм рүү очихгүй байх байсан баг. Жигнэсээ тэгж бодогцсон. Тийм учраас ямар залаар тэр олон хүмүүстэй зөрөлдөн надад сайн мэдээ буюу Библийг ярих гэсэн олон хүмүүс байсан. Анх Солонгост очсны дараа ч тийм ээ дараа нь бодоод үзэхнэ ээж бурхан гэж байдаг тийм үү? Тэгээ анцаа хүн гэж Солонгос өвгөн байж байгаад өөрийгөө бурхан гэж яагаад үхээд үхснийхаа дараа үхэр бууга үхтэй үхэр бууга тавина гэдэг үү? Эцэг бурхан байгаа л ээж бурхан ч байгаа гэж хэлээд үхсэн хүн би сайн мэднэ. Тэр сүмийн хүмүүс ч надад дээр ирж байсан. Бодоод исэн тэр үед тоогоогүй байхгүй юу? Надад өөр гинт хүртэл бэлгэлж байсан юм бэл. Одоо хожим санах нэрэ тэр их чи үрж ирээд тийм ээ хамт сүм рүү явъя. Тэг ингээ надад бүр гинж хүртэл бэлгэлж хүзүүний гинж байдаг үстэй тийм ээ. Тэгээ цолоор очоогүй. Монголд ч байх ч тэр юу юм бол? Их сургуульд байхад ч сайн мэдээ тараана гэдэг дагуулж явж исэн найз нар ч байсан. Мэдээж дагж очоогүй. Нэг өдөр сургуулиуд харуулсан бойсийн урд байна. Би хүмүүлэг сурч байсан учраас нэг залуу хурж ирээд ингээд баах юм яриад байсан. Юу яриад байгаа юм бол гэсэн. Та бол хонь, би бол хоньчин болоо явна. За эн чинь бүр мал болгоод явчлаа. Юу ярих нь вэ гэд. Бүр дотроос нэг эгдүүр нэгдэг тийм үү. За тэгвэл чи хоньчин, би хонь юм байна. Одоо тэгэд намайг яана хөө. Гэхдээ та очиод үзэх юм бол мэднэ гэд. Дагуулж явж байгаад хааныг нь мэдэхгүй нэг юм энэ одоо бодох нь энэ баг төр үн дотор л юм шиг байгаа. Нэг байрны тэнд аваачинга яваад орсон нэг шивга энэ тэр юм өвгөнгөө баах юм ярьсан. Нөгөө юу ч ойлгоогүй. Би зүгээр тэнд сонсохын тулд биш аа. Энэ хончин гэдэг өөрийгөө хончин намайг хонь гинэ. Тэнгүүт бүр дотроос нь эгдөө өрдөг үү? Тэгээд дагаад очив юм шиг юу ярих юм. Очиж байгаа нэг амийг нь таглаад тийм ээ. Яахлаар ийм хийжээ тий. За. Юу тач? Яаж яваад иш ороод ирөө? Юу тач вэ? Үнэхээр эзнийг зөв зааж, Библийг зөв зааж. Энэ мөн хамиг бидэнд өгсөн энэ чуулгантай таарсан үнэхээр зол байсан юм шиг.
Тийм учраас энэ үгийг буруу ойлгонго нэг өсөндөө би өөрөө хүлээн авах юм бол болно. Тэгээ энэ утгах юм болов? Үгүй байх. Мэдээж авралыг авахын тулд, эзнийг хүлээн авахын тулд, аврагдахын тулд хүний зүгээс хийх ёстой зүйл бий. Тэр нь юу юм бол? Библиэр дамжуулан эзэн мөн гэдгийг, Библи үнэн гэдгийг, Есүс Христосийн ертөнцид үнэхээр миний гимнүглийн төлөө ирсэн гэдгийг, үүнийг хүлээн авахын тулд эхлээд бурхан амьд байгаа гэдгийг. Тийм учраас бурхан руу ойртож байгаа нь итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй юм. Бурхан руу ойртон ирж байгаа хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь шагнагч гэдэгт итгэх ёстой гэсэн мэт. Божтоор итгэл гэдэг зүйлэн дээр үндэслэн жинхэнэ гимшил байж яад юм бол тэр гимсэн хүнд яах вэ? Итгэхий гэж итгэхээс аргагүй эзний өмнө гимшин гуйж байгаа тэр хүнд яад юм бол эзэн Есүс Христийг илгэн өгдөг гэсэн үг байна. Үүнийг хэлж өгж байгаа байна. Тийм ч учраас эзэн юу юм болоо? Тэр хүний зүрх сэтгэлийг нээж өгөн үнэхээр гимсэн тэр хүнд итгэлийг өгөх үед яад юм болоо? Энэ сайн мэдээг ухааруулах үед эзний ариун сүнс түүний дотор орж ирдэг гэсэн үг байна. Тийм ч учраас Библиэлд тийм үйл явдлууд олон гарч байгаа. Үйлс номын 16 дугаар бүлэг дээрээс харах юм бол тэр Юда гэдэг эмэгтэйгийн яриа гарч байгаа үст. Тэрэн дээрээс харах юм бол эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулийн ярьж буй бүх зүйлийг анхааруулжээ. Тийм ээ. Эзэн тэр бүсгийн эмэгтэйн зүрхийг нээснээр гэж хэлсэн биз? Эзэн яагаад түүний сэтгэлийг нээсэн бол? Хүчээр нээсэн болов? Итгэж үгүй биз? Тэр эмэгтэйн дотор эзэн идэхийг гэсэн сэтгэл, эзний хүлээн авъя гэсэн сэтгэл, Паулыг бурхны хүн хэмээн хүлээн авсан ийм зүрх сэтгэл байсан баг. Лук номын 23 дугаар бүлэг дээрээс харуулна, 24 дугаар бүлэг дээрээс харуулна, дахин амьсан Есүс шагнартайгаа уулздаг биз? Тэр үчигсэндээ тийм үг гардаг биз? Тэд нэг нэгэндээ замда тэр бидэнтэй ярилцаж бичвэрийг бидэндээ тайлбарлаж байхад нь зүрх маань дотроо шатаж байсан босоо. Тийм биз? Эцтэй юу вэ? Эзнийг хүлээн авна гэдэг нь эзэн өөрийгөө тийм биз? Илчлэх үед. Миний зүгээс итгэх гэсэн тэр зүрх сэтгэл бий болох үед яадаг юм болоо? Эцтэй энэ хүн эзнийг хүлээн авч байгаа хэрэг баг. За тийм учраас энэ дээрээсэн байгаа. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд мөн өөрийнх нь нэрд итгэгчдэд гэж хэлсэн байгаа. Энэ үг хэлж байгаа юм болоо. Өөрийг нь хүлээн авах болон тэр нэр нь итгэгч гэдэг нь юу юм бол? Яг адилхан утга баг. Тийм учраас итгэн гэдэг нь хүлээн авахыг, эдгэлээр дамжуулан эзнийг хүлээн авахыг хэлж байгаа. Бид хүнч тэр гимшин сайн мэдээнд итгэх үед яасан юм бол эзнийг бодтоор хүлээн авсан тийм хүмүүс үстэй. Тийм баг. Тийм учраас үнэнхээр тэр хүүг нь хүлээн авсан хүнд бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв гэж хэлсэн байгаа. Итгэх тэр мөчид яах вэ? Ариун сүнс миний дотор ажиллаа хийн. Тэр ариун сүнс миний дотор оршин юу юм бол тэр цагаас эхлэн жинхэнэ итгэл эхэлдэг баг. Тийм учраас энэ 1 дугаар явахын 5 дугаар бүлэг дээрээс харах юм бол ийм гарч байгаа. За 1 дугаар явахын 5-ыг тэр харъя да. 1 дугаар явахын 5-ийн тавын 10 дугаар ишлэлийг 1394 дугаар уудс байна. 1 дугаар явахын 5-ын 10. Явахын ном биш шүү. 1 дугаар явахын шүү. За. 1 дугаар явахын 5-ын 10 дугаар ишлэлийг хамтдаа уншийдаа. Бурхны хүүд идэгдэг хүн дотроо гэрчлэлтэй. Бурханд идэгдэг хүн түүнийг худалч болгож байна. Учир нь хүүгийнхэн тухай гэрчилсэн Бурхны гэрчлэл тэр идэгсэнгүй. За энэ дээрээс харуулна. Бурхны хүүд идэгдэг хүн дотроо гэрчлэлтэй гэж хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг юм бол? Үнэнхээр өөрийнх нь нэрэнд итгэсэн Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн гэж хэлсэн биз? Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй гэж хэлсэн. Энэ гэрчлэл нь ямар гэрчлэл юм бол? За, бодтоор хүүг хүлээн авна гэдэг нь Есүс Христэд итгэсэн гэдэг нь юу юм бол? Эцтэй Есүс Христийн загалмаа дээр урсгасан тэр үнэтэй цус. Тэр загалмаа нь биднийг хайрлсан Бурхны хайр юм байна гэдгийг мэдэж итгэх болдог баг. Тийм учраас итгэх мөчид юу юм бол? Ром номын 5-ын 5 дугаар ишлэл дээрээс харуулна. Юу гэж үтсэн байдаг вүлээ? Ром 5-ын 5 дээрээс харуулна. Найдвар нь бидний гонсоологдгүй юм.
Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд минь цутгагдсан байдаг. Үнэхээр Есүсийг хүлээн авах үед тэр хүүд итгэсэн тэр хүнд юу бий болд юм бол ийм гэрчлэл бий болдог баг. Ямар гэрчлэл вэ? Тэр хайрыг нь ухаарсан учраас. Тэр хайр нь миний төлөөх хайр байсан юм байна. Миний төлөө Есүс Христ загалмаа дээр үхэж намайг ийхүү хайрлан аварч өгсөн юм байна. Энэ гэрчлэл гарцаагүй бий болдог баг. Үүнийг хэлж байгаа болохоос биш. Хэн нэгэн гар тавиад Есүсийг хүлээн авсан нөгөө би хүлээгээд авчлаа. Энэ утга биш байгаа. Тийм учраас нэгдүгээр явах ном дээрээс харах юм бол үнэхээр хүлээн авсан үнд гэрчлэл нь юу юм болоо? Тэр гэрчлэлүүдийг тасралтгүй хэлж өгсөн байхгүй юу? За ганц хоёр зүйлийг нэгдүгээр явах номыг нээсэмж олж харъя да. Нэгдүгээр явах номын 2-р бүлгийг харъя. За үнэхээр Есүсийг хүлээн авсан тэр хүнд бий болдог тэр нотолгоонууд нь юу юм бол? Гэрчлэлүүд нь юу юм бол? Нэгдүгээр явах 2-ын 20 дээрээс харуулна. За нэгдүгээр явах ном нь авралыг авсан хүнд өгсөн үг баг. Тийм учраас Библийг нарийн ажиглаад харуулна шүү дээ. Аврагдаагүй хүнд аврагдахын төлөө бичигдсэн үг үү? Чуулганд хандаж хэлсэн үг үү? Тийм ээ? Аврагцсан хүнд бичиж хандсан үг үү? Үүнийг Библийн дагуу ялгаж болохоор бүгдээр өөр гэж байгаа. Тийм ээ? Нэгдүгээр явах ном нь бүхэлдээ юу вэ? Эцэстээ авралыг авсан хүнд зориулж өгсөн ном байх. Тийм учраас аврагцсан хүний гэрчлэл тэр гэрчлэлтэй гэдэг нь юу хэлж байгаа юм бол? Мөн аврагцсан ингэж яриулны зөв буруу юу? Энэ худал үгүй, үнэн үгүй. Үүнийг ялгсан олон зүйлсүүд гарч байгаа байхгүй юу? За тиймээс тэр гэрчлэлүүдийн нэгдүгээрт нь нэгдүгээр явах 2-ын 20 дугаар ишлэлийг хамтдаа харъя да. 20-ыг хамтдаа уншийе. Харин та нар ариун нэгнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. За тийм учраас харъя да. Авралыг авсны дараа хамгийн түрүүнд бий болдог бас нэг гайхалтай зүйл нь юу юм болоо? Энэ ялгах чадвар баг. Юуг ялгадаг бол? Энэ чуулган зөв буруу юу? Миний аврал бацтай юу үгүй юу? За. Есүс олон хүнийг эдгээсэн мэз. Тэр дотор нэг нь сохор хүн байсан. Нүд нь нээгддэг. Гэтэл яах вэ? Фарисеучуд хуулийн багш нар хурж ирээ түүнээс асуудаг үз. Гэтэл тэр хин гэдгийг хаанаас ийм зүйлснийг би мэдэхгүй. Харин миний бацтай мэдж байгаа зүйл нь юу юм бол? Тэр намайг хараатай болгосныг, амьтаа болгосныг би мэднэ. Тийм биз? Үнэхээр авралыг авсны дараа миний баярлж байсан нэг зүйлээс би үнэхээр бацтай аврагдсан юм байна. Аврагдаад удаагүй байсан манай ганц 2 сар өнгөрсөн үү яасан. Тэр үед би Солонгост оюутан байсан. Иммиграшн гэж ярьдаг тийм үү? Визний асуудал иммиграшн дээр яваад очтолоо. Нэг хүн хажууд хурж ирсэн аа. Дандаа гадаад хүмүүс сууж байгаас гадаадын харьяатын газар учраас тийм ээ. Нэг залуу хурж ирсэн таас нэг судалгаа авах юм а гэдэг нэг юм үзүүлж байна. Хитэн цагт ундадгүй, яадгүй, хоолунд эрүүл мэнд ямар ингэж явж яснэ гинт хойно төгсгөлд нь аврал юугаар ирдэг вэ? Тойрог дотор Есүс Христ итгэл юу баах юм бичсэн байсан. Гинт чих сорцгоо явчихнаас. Тэгээд ярилцаад үз. Ярилцаад үзсэн чинь дараа нь мэдэх нэ. Ээж бурхан байсан юм шиг байна. Ээж бурхан гэж ярьдаг тийм биз? Тэднийхэн байсан. Хурж ирээд та яаж аварсан? Есүс Христээр дамжуулан аврагдсан. Тэгээ ятал номлогч болтой нэг хүн хажууд нь бас нэг залуу байсан. Тэр үед би өөрөө ч мэдээлгүй миний толгойд намнаас гарч ирсэн үг Еврейсийн 19 хүн солонгосоор тийм биз? Тэр ямаа болоод туглын цусаар ус. Харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар бүгдийн төлөө нэг мөсөн орсон юм аа. Энэ үгийг хэлж өгсөн. Тасралтгүй энэ үгнээс өөр санаанд ороогүй гэж. Тийм биз? Тэр үед бодсон. Нөгөө хүмүүс ярьж байгаа зүйл нь тэгж ярих юм бол загалмай чинь тийм үү шүтэн шүтэж байгаа адилхан зүйл юу гэнэ баах юм ирдэ хажууд нь номлогч нь болтгоо жаахан зөөлөх яриад байна. Хажууд нь ясныг үн бүр илүү сүлдө ууралж үзэж байна. Яагаад вэ? Миний хувьд аврал нь өөр ямар ч арга байх өөр яаж аврагдах юм? Та нар тэгвэл яаж аврагдана гэж бодож байгаа тийм биз? Есүс Христ миний гэм нүглийг мөнхөд уучлаж өгснөөс өөр ямар аврал байгаа юм бол? Үнэхээр тэр үед ойлгосон. Би үнэхээр бацтай авралыг аваад зогсохгүй. Ямар ч уруу татлага тиймээс өөр юм ярьсан бай яах юм бол үнийг би ялгаж мэддэг болсон юм. Гэхдээ үнэхээр авралыг авал яадах вэ? Түүнийг ялгаж чаддаг ойлгож байна уу? Тиймээс харин та нар ариун нэгнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ гэж хэлсэн байгаа юм. Эзний хүлээн авсан хүнд нь юу юм болоо?
ийм өөрчлөлтүүд бий болдог баг. Тэгээ зогсохгүй яах вэ? Авралыг авсан учраас одоо намайг аварч өгсөн эзнийг хайрлах сэтгэл бий болдог баг. Ийм хайрлах зүрх сэтгэлж бий болсон учраас яах вэ? За, хойш нэргүүлээ 1-р Иохан 3-ийн 14-ийг харъя да. 14-р ишлэл дээрээс харуулна. Ийм үг гарч байгаа биз? Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амин шилжснээ мэднэ гэж хэлсэн байгаа биз? Мөн Иесусыг хайрлаа зогсохгүй ахан дүүсээж хайрлах зүрх сэтгэл яа тийм бол аврагсны дараа тэр хүнд бий болдог байх. Ийм сэтгэл энэ юу юм болоо? 1-р Иохан ном дээр гарч байгаа тэр гэрчлэл биз? Мөн дээрээс нь 1-р Иоханны түр авчаад байна шүү дээ. 1-р Петрийн 1-р бүлгийг харъя да. 1-р Петр 1-ийн энэ юу гэсэн үг гэвэл 1-р Петр 1-ийн 22 дээр ийм үг гарч. 1-р Петр 1-ийн 22 дээр та нар үнэнд дуулууртай байснараа сэтгэлээ ариусгаж энд хэлж байгаа үнэн гэдэг нь юу хэлж байгаа юм бол? Эцэстээ Иесус Христийн загалмаа дээр бидний гимнүглийн төлөө өгч өгсөн тэр сайн мэдээ үстэй. Энэ сайн мэдээнд дуулууртай байснараа гэдэг нь юу юм бол? Эцэст нь Иесус Христ миний төлөө өгч өгсөн гэдгийг мэдснээр та нар сэтгэлээ ариусгаж одоо ариун сүнс орж ирэн тэр хүний дотор Бурхны хайр орж ирсэн учраас яах вэ? Ард нь гэсэн байгаа. Чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Тинхүү бие зүрхний гүнээс хайрлах тун. Хаанаас гинэ? Энэ зүрх сэтгэлийнхаа гүнээс. Энэ хайр гэдэг зүйл мөн бий болдгоо гэж хэлсэн байгаа юм. Үнэхээр Иесусыг хүлээн авсан тэр хүнд энэ зүрх сэтгэл бий болдог баг. Ахан дүүсээ хайрлах хайр. Тэгээд дуустдаг болов. Одоо эзэн миний гимнүглийн төлөө үнэхээр өгч өгсөн учраас энэ гимнүглийн ямар хормоо гэдгийг мэдэх болдог. Тийм учраас миний төлөө өгч өгсөн тэр эзнийг баярлуулъя гэсэн тийм зүрх сэтгэл бий болдог баг. Тэр баярлуулах арга нь юу юм бол? Эзний өмнө нэг өдөр ч болтугай гинзэмгүй явъя. Намайг хайрлан миний төлөө өгч өгсөн тэр эзнийг цэвэр ариун амьдрангаа баярлуулъя. Ийм зүрх сэтгэл бий болдог үз. 1-р Иохан 3-ийн 3 дээр ингэж ütсэн байгаа юм тийм учраас 1-р Иохан 3-ыг дахиад харъя да. 3-ийн 3 дээрээс харуулна. Түүнд ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Одоо эзэнд итгэсэн тэр хүн яах вэ? Өөрийгөө эзэнтэй адилхан эзнийг баярлуулахын тулд баг багаар гимнүглээсээ яа тийм нь холдож эхэлдэг баг. 3-ийн 10 дугаар ишлэл дээрээс харуулна. Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй ч ах дүүгээ хайрладгүй ч Бурхных биш ээ. За. Юу юм бол? Үнэхээр ах дүүсээ хайрлах сэтгэл. Гимнүглээсээ холдъё гэсэн тэр зүрх сэтгэл яах вэ? Түүнийг хүлээн авсан тэр хүний дотор гарцаагүй бий болдог баг. Авралыг авсан хүн энэ зүрх сэтгэл гарцаагүй бий болдог. Диавожин яагаад диавожин юм бол? Диавожин юу нь гоё юм бол? Аврагдаад би үүний талаар олон удаа тунгаан бодож ирсэн. Гэхдээ өөрийнхөө тэр ямар сул дараа гэдгийг ухаарсан нэг өдөр байсан. Аврагдаад удаачгүй тийм биз? Тэр үед би Солонгост оюутан байж байгаа аврагдаад удалгүй Монгол руу ирсэн. Монголд ирсэн зорилго нь яадаг ч гэсэн Бурхны ажил хийх ямар арга байна, юу байна, хаана юу оролцохоор байна. Яадаг ч гэсэн чуулган дотор ажилд орчих юм бол болох юм шиг санагдсан. Тэгээд яасан юм болоо? Монголд ирээд тийм биз? Чуулганд орчуулагчаар ажилд орсон. Орчуулагч, ачигч, зөөгч зөндөө олон ажил хийсэн юм шиг байна. Мэдээж стресс чих байсан баг. Нэг өдөр олон ажлаас болоод амар их стресстэй өдөр байсан. Тэгж ягаад гим хийсэн. Тэг гим хийсэн гэдэг нь арх хөөж тийм биз? Бузруулаа гимнүгэл хийсэн үгүй биш шүү. Машин барьж явж байгаад амар их уур хүрсэн. Жаахан хөөх тахгүй юу? Тийм биз? Зогсож байсан ардаас үржиж мөрөгч намайг ухраад мөрөгцөн гэж хэлдэг. Тэр нөгөө Сапорогийн тойрог байгаа биз? Тэр үед ажлаас ч болоод тэр амар их стресстэй байсан. Татар гаргаж ирсэн. Замд татсан. Гарантаа жоохон бяртаа ахгүй. Унгаас гэтэл юу юм бол хажуугаар өнгөрсөн машин бараг дайран гаалцсан. Тэр үед өөрөөсөө тэгж их хийцэн. Хүмүүс сайн мэдээг тараах ёстой. Хүн ч альж болох юм байна. Миний дотор одоо ч юу юм бол энэ уур хилэн энэ ширүүн ааш одоо ч байгаа юм. Тэнгэ өөрийгөө тэгж их
үзэн ядчихсэн. Саппорогоос хар орон үртэллэг 2-3 км ах тийм биз. Тэр үед ойлгосон зүйлээс ганц өдөр тийм биз. Эзнийг баярлуулаа амьдарч болдог юм болоо. Тэгингээ тийм учраас Деваачин болт юм. Намайг хайрлан миний төлөө өгж өгсөн тэр эзний өмнө өдөр бүр ичгцүүлгүйгээр гэмтгүүлгүйгээр цэвэр хариун амьдрна гэдэг нь. Тийм учраас Деваачин болт юм. Тийм биз? Үнэхээр авралыг авсан тэр хүнд яах вэ? Ах дүүгээ хайрлах сэтгэл. Багвагаар түүнд инхүү найдаж байгаа бүхэн өөрийгөө түүний цэврийн адил өөрийгөө цэвэршүүлдэг юм аа. Үнэхээр гэм нүглийг үзэн ядах тийм сэтгэл. Эзний өмнө цэвэр хариун амьдрья гэсэн ийм зүрх сэтгэл гарцаагүй бий болдгоо гэсэн энэ утгыг харуулж өгч байгаа. За тиймээс аврагдах мөчид бид бүхэн яасан юм бол Иесус Христийг хүлээн авсан биз дээ. Тиймээс за Матай номын 10 дугаар бүлгээ дахиад харъя да. Матай 10-ийн Тиймээс 40 дээр та нарыг хүлээн авах нь намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь намайг илгээгчийг хүлээн авсан хэрэгэ гэж хэлсэн байгаа. Эцэстээ бид бүхэн юу юм бол эзнийг хүлээн авч яана гэдэг нь эзний тэр хайрыг хүлээн авч байгаа хэрэг баг. Тэнгэр газрыг бүтээсэн тэр эзнийг миний эцэг хэмээн хүлээн авч байгаа хэрэг баг. Миний төлөө загалмаа дээр зовлогдсон тэр Есүсийг зүрх сэтгэлдээ жинхнээсээ миний аврагч хэмээн хүлээн авах тэр мөчид яах вэ? Эзэн ч бид бүхнийг хүлээн авч, тийм биз? Эцэстээ эзэн бид бүхнийг юу юм болоо хүлээн авна. Эцэст нь мөнхийн Деваачин дүртэл яах вэ? Бид бүхнийг хүлээн авах энэ бэлтгэл нь хангагдаж байгаа хэрэг байгаа эцэст. Тийм байгаа биз? За одоо авралыг авсны дараач тэр яах ёстой юм болоо? Энэ дээрээс 41 дээрээс харуулна. Иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгч хүлээн авах юм боловч иш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвдөхүнийг зөвдөхүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвдөхүний шагналыг хүлээн авна гэж хэлсэн байгаа. Авралыг авсан бид бүхэн одоо эзэн намайг хүлээн авсантай адилхан. Эзний нэрээр хийсэн ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүсийг яах юм бол бид бүхэн бие биенээ хүлээн авах ёстой гэдгийг мөн үргэлжлүүлэн Есүс хэлж өгсөн ийм агуулга байна. Тиймээс Библийг бүхэлд нь харуул яах вэ? Энэ Есүс Христийг хүлээн авч байгаа энэ хүмүүс нь эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийг ч яах ёстой юм болоо хүлээн авах ёстой гэдэг. Мөн энэ нь ямар том нэгүсэл вэ гэдгийг тасралтгүй бидэнд хэлж өгж байгаа. За. Хуучин гэрэн дээрээс харах юм бол ийм үйл явдлууд олон гарч байгаа. Эхлэл номноос эхлээд хэдэн үйл явдлыг харъя да. Эхлэл номын 18 дугаар бүлгийг харъя. Эхлэл 18. Эхлэл 18 дугаар бүлэг дээрээс харуул. Эхлэл 18-ийн 1-ээс 3. За. 4-5 дугаар ишлэл хүртэл уншия да. Эхлэл 18 1-ээс 5 амттай уншия. Эзэн Мамрегийн царс модны дэргэд Авраамд үзэгдэв. Өдрийн халуунд Авраам майхныхаа үдэнд сууж байгаад нүд өргөн харуул ойрхон 3 хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуйта угтан тосхоор майхныхаа үднээс ярангуйж хүрээд газарт доор мэхийн. Эзэн минь ээ, хэрв мэлмитэд тааллыг олсон бол зарц намаага битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна. Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна. Та нар зарцныхаараа нэгэнт дайрч ирсэнд бол би жаахан далах авчиръя. Та нар тэндээ ороод явна уу гэж хэлв. Тэд чиний хэлсэн ёсоор болов уу гэж хэлсэн байгаа. Авраам яасан бол Мамрегийн царс модны дэргэд сууж байхад яасан юм болоо? Нэгэн майхныхаа үдэнд сууж байтал хүмүүс өнгөрж байгааг харсан байгаа юм. 3 хүн байсан байгаа. Түүнийг хараад яасан? Авраам гүйн очоод гэж хэлсэн байгаа. Майхныхаа үднээс яарангүй чүрээд газарт доор мэхий. За Авраам энэ үед энэ 3 хүнийг тэнгэр илчгэдийг эзэн эдийг мэдчихсэн болоо? Мэдсэн болов мэдээг болоо? Мэдээгүй байх. Эндээс бид хүн юуг мэдэж болох вэ?
Авраам нэгдүгээрт нь зөвхт хүн байсан гэдэг. Энэ зөвхт хүний дүр төрх нь ямар байх вэ гэдгийг харуулж өгж байгаа маш сайн тийм жишээ гэж бодож байна. Тийм ээ. Авраам тэдэн лөө яарангуйж очисон баг. Эцэстээ энэ юу вэ? Үнэхээр түүний амьдрал нь бүхэлдээ юу юм бол ийм амьдрал байсан гэдгийг харуулж өгж байгаа. Эсвэл зочин гिчин ирэхгүй бүр ууцсандаа хүний түйс болоод тийм ээ. Харагдангуут нь гүйж очиад мандад нэг хэд хоноороо тэгээд гүйж очив юм болоо. Нэг үн тэгж Авраам амар ууцсан байсан юм. Хүний бараа харагдахаар нь яасан юм бол цөлд амьдарч байсан учраас гүйж очиод гэртээ авчирж дайлаад мэдээж тэгж бодож болох байх тийм үү. Гэхдээ Авраам яасан бол үнэхээр яасан өөрт нь ирсэн тэр бүхий л хүмүүсийг яадаг юм бол ийм хүн хүлээн авсан хавж байсан тийм юм баг. Гэхдээ түүний үр дүнд нь юу болсон бол 6 дээр Авраам санд чин майхан тийш ороод Сарад хэлсэн бахан тийм ээ их нэртэй. Бушуулаарай. 3 сая дээд зэргийн гурил авчирч зуурч бинхи. Сара үнийг сонсоод яасан бол өөстөний ядаргаатай үгэн шүү инээрээ. Дандаа ажил гаргана. Хилж барихад яадгийг, уцаар яриад ирэхэд яадгийг ингэж хэлсэн болов. Энэ сүүлийн үед тийм ээ уцаар ярихгүй ирүүл юу гэнэ? Бараг гэмт хэрэг болсон гэсэн тийм ээ. Хүүгийн дэ охины дэ очихдаа уцаар ярихгүй очивол яах вэ? Охин нь бэрн тийм ээ. Яаж яваа ингэж гайхаад харуул. Ямар байх вэ? За. Сара юу гэж хэлсэн бэ? Бушуулаарай. 3 сая дээд зэргийн гурил аваад зуурч бинхи. Авраам хотондоо гүйн очиж нэгэн тарган сайн бяруу барьж авчираад зарцтаа өгсөндө зарц түгээр нь хоол бэлтгэх гэж яар авчлаа. Тарган бяруу гаргасан байна уу? Эрг үтсэн төлөг гаргасан байна уу? Хаачвал тийм үү? Эрг үтсэн байна уу? Жохон туранхааг нь гаргадаг айлч магадгүй, байж магадгүй юм тийм ээ. Авраам яасан бол хамгийн дарганыг нь бэлдэж өгсөн байгаа юм. Гэхдээ үүний үр дүнд нь юу болсон юм бол Авраам болон Сарад та нар өдийд юм бол хожим нь хүүтэй болно. Ийм амлалтыг хэлж өгсөн биз дээ тийм ээ. Үнэхээр Матай номын 10 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ яриа бодитоор түүний амьдралд биелсэн байгаа юм. Эзний хүлээн авсан тэр дүр төрх. Үүний дараа 19 дугаар бүлэг дээр ч мөн Лотын яриа мөн гарч байгаа юм. Эхлэл 19-ийн 1 дээрээс харуулна. За, эхлэл 19-ийн 1-ээс 2 дугаар ишлэлийг харуулна. 1-ээс 3 хүртэл хамтдаа уншъя да. 2 тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот Содомын гулдан хаалган дээр сууж байснаа тэднийг харж босон ухтаад дүүрээрээ газарт доош мэхэв. Тэрээр харахтун эзэд минь дарцынхан гэрээр орж хөлөө угааж хоноод маргааш өглөө ирд босож аян замдаа гарна уу гэсэнд үгүй бид гадаа тал байд хонно гэв. Тэгээд Лот тэндээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь орчээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн эсгээгүү далга барьж өгсөнд тэд эдэцгээвэ. Тийм ээ. Лотын энэ үйлсний эцтэй яасан бол Содом Гоморогоос Лотыг аврах тэр түлхүүр нь болсон биз дээ. Библи маань энэ шинэ хуучин гэрээ бүхэлдээ юу юм бол ийм яриагаар түүрэн байгаа. Израилийн ард түмэн Канаан нутгийг эзлэхийн тулд 12 туршуулыг явуулдаг гэж. Гэхдээ тэр дундаас яасан? Янхан эмэгтэй байсан Рахаб гэдэг эмэгтэйгийн яриа гардаг гэж. Тэр яасан бол туршуулуудыг гэртээ нууж өгсөн баг. Түүний үр дүнд юу болсон бол тэр гэрт Рахабын гэрт аврал ирэн Рахаб болон түүний бүх гэр бүлийнхэн эзний нэгүслийг авсан тийм үйл явдал Библиэлд гарч байгаа гэж. Ийм үйл явдлууд юу юм бэ? Библиэлд олон гарч байгаа. Яков номын 2 дугаар бүлэг дээрээс харуулна. 2:25 дээр мөн үүний адилаар янхан им Рахаб зарлага элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж юу. Тийм ээ. Түүний тэр үйлс энэ сайн үйл нь яасан юм бол эцэст нь тэр олон хүмүүсийг гэр бүлийнхнийг аврах тэр агуу үйл явдлыг гүйцэлдүүлж өгсөн тийм том үйл явдал байсан байгаа юм. Тийм ээ. За. Авралыг авсан хүмүүсийн хийх ёстой чухал зүйл нь юу юм бол? Бид өхөн
иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгчийг хүлээн авах юм боловч иш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвхт хүнийг зөвхт хүний нэрээр хүлээн авах юм боловч зөвхт хүний шагналыг хүлээн авна гэж хэлсэн байгаа. Үнэхээр тийм. Өчигдөр шөнө би бараг 2 гэж гэртээ ороо. Гівэрсээр байгаа тийм ээ. Ямар үг арах уу? Дор дуугараад байсан. Нэг давхурд яваад очтолоо. Хэдэн залуучууд маань юм бэлдээ байж байсан. Юу бэлдсэн бол? Хэдэн төгрөг олох гээд 8 их гэдэг юм болов? Өөрсдийн зардлаа гарган тэр хүнсийг бэлдэж байгаа зорилго нь юу юм бэ? Ахан дүүсээ түүгээр дайлах үстэй. Мөн түүгээр дамжуулан намрын худалдаанд бид бүхэн зуны семинар, намрын семинар түүнд зориулан хоримтлал үүсгэж байгаа биз. Түүгээр дамжуулан олон хүмүүсийг эзэн рүү удирдах юм бол. Манай чуулган дотор энэ үйл ажиллагаа хийж байна. Үнэхээр сайхан зүйл юм шиг байна тийм үү? Өнгөрсөн намрын семинараар ч ихсэндээ нэг дүүргээс 5 хүн билүү хэдэн хүн билээ? Манай залуучууд ч тийм үү? Олон хүмүүс сайн мэдээ дараахад тэр эд баялагийг эргэмээр хэрэгэлсэн баг. За. Авралыг авсан хүмүүс зөвхт хүнийг зөвхт хүний нэрээр хүлээн авах юм боловч зөвхт хүний шагналыг хүлээн авна. Үнэхээр тэгнэ үстэй. Авралыг авсан хүмүүс яагаад бид өхөн эргэн тойрондоо энэ сайн үлийг тасралтгүй үлдэх ёстой юм бол? Энэ нь бурхны баярлдаг зүйл бөгөөд гарцаагүй тэр шагнал эзнээс эргэн ирэх тийм зүйлээ гэдгийг энэ Библи маань тасралтгүй хэлж өгч байгаа. Бусдад өгнө гэдэг. Авахасаа өгөх нь илүү ерөөлтөө гэж хэлсэн мэт. Шавийн нэрээр аяг хүйтэн шавийнхнууд хувьд аяг хүйтэн ус өгсөн хинч шагналаа исалднаа. Хуучнаар нь байхгүй сольчоор чэжээр уншихаар дандаа зөрчээд байгаа. За. Үнэхээр юу юм болоо? Бид өхөн авахасаа илүү өгөх нь ерөөлтөө гэсэн тэр үг шиг байна шүү дээ. Эргэн тойрондоо аахан дүүстэй үнэхээр өгдөг тийм хүмүүс болохыг хүсэж байгаа. Эзэн биднээс тийм зүйлийг хүсэж байгаа. Энэ сургаалт төгс номын 30 дугаар бүлэг дээрээс харах юм бол ийм үг гарч байгаа юм. Сургаалт төгс 30:15 дээрээс харуулна. Хануур хорхойд өг гэдэг 2 охин бий. Ханж цаддаг үгийгч 3 дахь хангалттай гэж хэлдэггүй. 4 дахь нь бас бий. Энэ хануур хорхоо гэж мэднэ. Энэ хүний бие дээр наалдаад цусыг нь сорж амьдэрдэг тийм хорхоо байдаг ус хануур хорхоо гэдэг. Эмчилгээний цаая хэрглэж явах шиг харагддаг тийм ээ. Тэгээ энэ хануур хорхонд юу гинэ? Өг гэдэг 2 охин бий. Тасралтгүй өг. Библи маань харин юу гэж байгаа юм бол? Авахасаа өгөх нь илүү ерөөлтэй. Энэ зүгээр яриа шүү за. Нэгэн хүн хүүхдтэй болохыг тэгж хүсэнгээ залбирсан баг. Тэгээ хүсэн хүлээсэн тэр хүүхэд нь нэгэн өдөр төрсөн баг. Тэр өдрийн шөнө нэгэн өвгөн гарч ирээд за чи надаас юу хүсэж байна? Энэ хүүхдийн төлөө юу ямар хүсэлтэй байна? Энэ хүүхдтэй юу аммаар байна? Тэгж хэлсэн баг. Гэтэл хүүхдийнх нь тэгж хэлсэн баг. Энэ хүүхд маань хүн болгоноос хайрыг авдаг. Хүн болгоны хайрыг хүртсэн. Тийм хүүхэд болгож өгөөч гэж хэлсэн баг. За, гэтэл яасан бэ? Энэ хүү баг багаар томронгоо хүмүүсээс зөвхөн хайрыг л авдаг хүн болсон баг. Харин хүмүүсийг хайрлаж мэддэг хүн болсон баг. Өөрийгөө л хайрладаг тийм үү? Оюун санааны хувьд балчир хүүхэд адил тийм хүүхэд болсон баг. Түүний дараа том болсныхан дараа нөгөө өвгөн чинь дахин гарч ирээд асуусан байна. Хүүхэд нь том болоод за том болсон хүүхэдтэй сэтгэл чинь ханж байна уу? Үнэхээр хайрыг авдаг хүүхэд болсон биз гэж хэлсэн баг. Гэтэл дээж нь юу юм болоо? Дахин хэлсэн баг нь хайрыг авдаг биш. Харин бусдад хайрыг өгдөг хүн болгож өгөөч. Тэгж хэлсэн. Мэдээж зохиосон яриа шүү за. Тийм өвгөн байхгүй шүү. За бид хүн авахасаа илүү юм бол өгөх нь илүү ерөөлтэй гэдэг энэ үгийг үнэхээр амьдралдаа хэрэгжүүлэн тэгж амьдардаг тийм хүмүүс болоосаа гэж хүсэж байна. Энэ Стивен Грелет гэдэг хүн Францын алдартай итгэгч тийм хүн байсан баг. Түүний хэлсэн үгүүдийн дотроос хамгийн алдартай үг нь ийм үг байдаг гинэ. Би энэ ертөнцид ганцхан удаа амьдраад өнгөрөх болно. Тиймээс миний хийж чадах ямар ч сайн үйл вэ? Ямар ч сайн зүйлс вэ? Үүнийг хойшлуулалгүй яг одоо би хэрэгжүүлэх болно. Ягаад гэвэл энэ замаар энэ амьдралаар би дахин амьдрч чадахгүй учраас.
ингэж хэлж ирсэн. Бодитоор тийм ээ. Бид хүн өнгөрсөн амьдралаа бодоод үзье. Юу санаанд үлддэг бол? Юу санаанд үлддэг бол? Миний хувьд аврагдсны дараач, аврагдахын өмнө ч тэр миний зүрх сэтгэл үлдсэн хүмүүсний ямар хүмүүс болоо бодоод үзэхлээр надад сайныг үлдсэн тэр хүмүүс. Өлсөж явахт минь хоололсон найз. Семинар болгон дээр хуушурны яриа ярьдаг үз. Хэзээний өдөр сайн мэдээ тараандаа гэж бодож байгаа. Мөн авралыг авсны дараач тэр анхаарал тавин тийм үү? Шүн дэлгэрч болтгой хурж ирэнгээ зөвлөгөө өгье гэ. Уулзаад хамтдаа нөхөрлөгээд хоол авч өгөнгөө тийм ээ. Миний сэтгэлийг жаахан ч гэсэн эргүүлэхийн тулд барьж зуурж өгч ирсэн тэр хүмүүс. Одоо ч тэр яадаг вэ? Сэтгэлээс гардаггүй байх. Үргэлж идэв. Тэр хүмүүсийн талаарх талархал гэдэг зүйл яадаг юм бол энэ зүрх сэтгэлд маань байсаар байдаг. Үнэхээр тийм биз дээ. Харин эсрэгээрээ хэцүү байх үед минь тийм ээ. Туслалгүй өнгөрсөн тийм хүн. Тийм үн жоохон одоо ч гэсэн бас мартагддаггүй юм шиг. Аль аль нь мартагддаггүй юм шиг юм байгаа. Бид хүмүүст ямар дүрдөрхөөр дорсогдвол гоё бол. Тэр ах, тэр ихч маань. Үнэхээр гоё, үнэхээр сайн ах байсан тийм ээ. Чадах чинээгээр надад тэгж тусалж ийсэн. Өлсөж байхад надад хоол авч өгсөн. Энэ олон өлсөглөн оюутнууд байгаа шүү. Өнөөдөр сайн хоол авч өгөөрэй. Өлсөглөн илээгээд уурлах вэ? Өнөөдөр хоол идвэл баярлалаа гэнэ. Хичээнгүл идээрээ за. За. Бид хүн боломжтой бол яах вэ? Бүх ил хүмүүст тэр сайныг үлдээ гэсэн эзний тэр үг шиг юу юм болоо? Үнэхээр хичээнгүлэн эргэн тойрондоо сайныг үлдэж тэгж амьдрахыг эзэн бид бүхнээс үнэхээр хүсэж байгаа гэж бодож байна. Энэ шин хуучин гэрээнд бүхэлдээ юу юм болоо? Үүний талаар тасралтгүй дурсан хэлж байгаа биз? Хуучин гэрээн дээр ч тэр ганц хоёр үгийг олж харъя да. Дэд хууль номноос олж харъя. Дэд хууль 10 дугаар бүлэг. За. Дэд хууль 10-ийн 18 19 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. 18-19 дээр тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож цагаач хүнд хоол унс хувц сунар өгч түүнийг хайрладаг. Та нараа Египт нутагт цагаач байсан. Тиймээс цагаач хүнийг хайрлаа. Бурхны тушаал байгаа тийм ээ. Бид өхөнч тэр яах вэ? Египт нутагт цагаач байсан гэсэн энэ үг шиг. Энэ ертөнцид гэмтэн нүгэлтнүүд байсан биз. Харин эзэн намайг хүлээн авсан учраас түүгээр дамжуулан бид өхөнч юу юм болоо тоо? Эзний тэр нэгүсэл дотор орж ирсэн тийм хүмүүс баг. Бидний эргэн тойронд одоо ч энэ эзнийг мэдэхгүй. Энэ нэгүслийг мэдэхгүй амьдарч байгаа хичнээн олон хүмүүс байгаа л. Тэдэнд бид өхөн үнэхээр энэ хайраараа үйлчлэх ёстой гэж бодож байна. Чуулган дотор харуулна. Олон хүн сайн мэдээ тараасан хүмүүс бий. Тийм гэр бүлүүд байдаг. Онцлог нь юу бол? Гоё ярьдаг, тийм ээ. Царайлаг учраас тийм болов. Царайлаг гэж сайн мэдээ сайн тарааж чаддаг юм шиг. Би өөрийгөө харах нэ. За. Энэ унтж байгаа хүмүүс байгаа учраас хэлсэн шүү. За. Ямар хүмүүс, ямар айл Бурхны өмнө тэр сайн мэдээг тараадаг бол. Орон нутгийн чуулганд очивол нь шүү дээ. Заримдаа пастор номлогч нь хэлдэг. Энэ гэр бүл үнэхээр манай чуулганы юу юм бол? Эрдэнэ шиг тийм гэр бүл байж. Яагаад вэ? Энэ гэр бүлээр дамжуулан аврагдсан олон ахын дүүсийн чуулган дотор байна. Яагаад юм бол? Тийм айлуудны юм бол гэрээ сүм болгоцсон байдаг. Үргэлжид яах вэ? Гэртээ хоол унд хийн, олон хүмүүсийг өрн тасралтгүй юм бол Дэвидийн семинар гэж ярьдаг тийм ээ. Ийм хүмүүс бий. Тийм учраас яах вэ? Энэ газар дээр ч олон үр жимсүүдийг тэр хүмүүст эзэн өгнө үстэй. Энэ газар дээр ч өгөө зогсохгүй. Ирэх ертөнцид ч юу юм бол тэр хариуг нь эзэн гарцаагүй төлж өгнө. Хойш нэргүүлээд Дэд хууль номын 14 дугаар бүлэг дээр мөн энэ үг гарсан байгаа. 14-ийн 29 дугаар ишлэлийг уншийе да. Дэд хууль 14-ийн 29.
хоточсон суудаг та нар донд ховч үгүй, өвч үгүй левичүүд мөн цагаач хүн өнчин бэлэвснийг ирүүлж хоолн цатагвал эзэн бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ерөөх болно. өгөөд хоосорсон айлыг та бүхэн сонссноо? Харсноо? Хараагүй ч. Тийм айл байхгүй. Тиймээс Давид хаан хэлсэн мэт. Би залуугаасаа хөгшөртлөө. Зөвдгөн өлсөж байхыг, өр хүүхэд нь талахгүй байхыг би үзээгүй юм аа. Тэгж хэлэнгээ 37-гийн 26 дээр тэр үргэлж элгсэг агаад зээлүүлдэг. Үр өдм нь ерөөлтөө. Тиймээс үнэхээр яадаг вэ? Өгөөд хоосорсон хүн байдгүй. Яагаад юм бол эзэн бурхан чинь гарын чинь бүх үйлдэл чамайг ерөөх бол. Үнэхээр тийм ээ. Хойш нэр хүлээд 15-ийн 7-оос эхлээд харуулна. Бас ингэж хэлсэн байгаа. Дэд хууль 15-ийн 7-оос. Хэрвээ эзэн бурханы чинь чамд өгч би газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах トゥ усийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах トゥ дэ хатуу сэтгэл бүү гарга. Түүнээс гараа пуудаад. Харин чи түүнд гараа сунгаж түүний гачигдж буй альва хэрэгцээнд нь дуртаяа зээлүүл. Үл бодох бодол зүрхэндээ тэхээс болгоомжил. Өр авлага цуцлах 7 жил 7 дахь жил ойртлоо гээд ядуу ах トゥ гээ муухай харж түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр эзэнд чиний эсрэг мэдүүлж тэрэнд чамд нүгэл болно. Тиймээс 10-ыг хамт тавьж та чи түүнд дуртаяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү. Тэгвэл эзэн бурхан чиний бүх ажил бүтээл гарын чин үйл бүхнийг ерөөх болно. Эзэн ерөөх болно гэж хэлсэн байгаа. Жинхнээсээ тийм. Боломж нь ойл тийм үү? Мэдээж боломжгүй ижирэн тийм ээ. Банкнаас зээл аваад тэр утга биш шүү. Хэрв чамд боломж нь байвал хүч чадал чинь байвал яах вэ? Туслах ёстой нэгэнд нь туслаа гэж хэлсэн биз дээ. Үнэхээр бид хүн бидний эргэн тойронд байгаа тэр олон хүмүүсийг яах юм бол эзний тэр зүрх сэтгэлээр хүлээн аван ингэж хайрлахыг эзэн хүсэж байгаа. Энэ төгсгөлийн үед бид бүхэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл нь юу юм бол бүх юмын төгсгөл ойрхон ирчээд тиймээс бодлоготой залбиралд ирүүл байх тун. Юуны өмнө бие биенээ хайр. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг юм аа. Тэгингээ 9-р ишлэлдэр гомдол үгээр нэг нэгэндээ бие биендээ зочломтгай бай гэж хэлсэн биз. Үнэхээр юу вэ? Энэ бид бүхэнд байх ёстой тийм Христэд итгэж хүний агуу том мөн чанараа гэсэн үг байна. Авраамч тэр, Лотч тэр, эдгэлийн олон хүмүүс яасан. Эзнийг өөртөө ч мэдлгүй хүлээн авсан байгаа ч тийм ээ. Гадныханд зочломтгаантаа бүү март. Учир нь зарим нь үгээр тэнгэрлэгчүүдийг мэдлгүй зочилсон юм аа. Авраамч тэр, Лотч тэр. Өөр ямар хүмүүсийг хэлж болох вэ? За тэгвэл харъя да. Энэ Лук номын 10 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ үг нь зөвхөн сайныг үлдээ гэл хүндэл үлдэх талаар хэлж байгаа тийм утга юм болов? Зөвхөн тэгж бодох юм бол яах вэ? Сүмэн сайн үлсийн төлөө хаян зохион байгуулдаг тийм ээ. Юу нээд юм уу? Юу гэдэг вэ? Улаан загламаа байна уу? Тийм байгууллага шиг болж болно ихтэй. Түүнээс илүү гүнзгий утга учир байгаа. Үүнийг хэлсэн дээр зорилго нь юу вэ? За Матай номын 10-ийн 40-с 42 дугаар ишлэлийн цөм үнийг авахгүй юу? Тиймээс зөвхт хүний нэрээр хүлээн авах юм бол зөвхт хүний шагналыг хүлээн ав. Үннээр би та нарт хэлье. Энэ өчөн хүмүүсийн нэгэнд шавийнхны хувьд уу хаях хүйтэн өсгсөн хинч шагналаа ис алднаа. Эцтэй юу юм бол? Эзэн авралыг авсан хүмүүсээр дамжуулан ажиллаа хийдэг гэдгийг харуулж өгч байгаа. Бурхан Библи гэдэг номыг 40 гаруй еврей хүмүүсээр бичүүлсэн мэт. Бурхан хүнийг хэрэгэлдэг байж. Тэр хүмүүсийг хэрэглэг Бурханы өмнө агуу хүмүүс болгон хэрэгэлсэн биз дээ. 12 элчигч дуудангаа эзэн тэр олон ажлыг даатах нь тэр олон сайн үйлсэд тэдний хэрэгэлсэн зорилго нь юу юм бол? Эцэст нь тэднэр дамжуулан олон хүмүүсийг аварч энэ Бурханы авралын ажлыг хийх тэр ажилд юу юм бол? Тэдэнд оролцох боломжийг олгосон баг. Бид бүхэнч тэр эргэн тойронд байгаа хүмүүст энэ сайн үйлсийг тасралтгүй үлдээж байгаа зорилго нь юу юм бол? Эцэст нь тэд бүхнийг эзний өмнө удирдан эзний тэр ариун тэр мөнхийн найранд урихын тулд үсттэй тийм ээ. Бидний эзэн төгс төгөлдөр эзэн бүхнийг ганцаараа хийж чадна. Гэвч юу юм бол? Авралыг авсан хүмүүсээр дамжуулан энэ ажлаа хийж байгаа зорилго нь юу юм бол?
хүч чадалгүй дээ, боломжгүй дээ юм болов? Үнэндээ үгүй. Эцтэй юу вэ? Авралыг авсан хүмүүст тэр боломжийг олгохын тулд ямар боломж юм бол эзний өмнө зогсох тэр өдөр эзэнтэй хамт тэр нэгүслийн хаан ширээнд залрах тэр нэгүслийг өгөхийн тулд байна шүү дээ. Эзэн одоо ч тэр юу юм бол бид хүнд тэр мөнхийн алдрыг өгөхийн тулд эзэн бидэнд ийхүү хандж байгаа. Тийм ээ? Үүнийг харуулж өгч байгаа. Бид өхөн ахын дүүсээ эргэн тойронд байгаа хүмүүст энэ сайныг үйлдэх үед шавийнхын хувьд аяг хүйтэн ус өгсөн шагналаа ис алдна гэдэг нь эцтэй юу юм бол энэ эзний ажилд оролцсонго эзний тэр нэгүслийг юу юм бол хуваалцах боломжийг эзэн бидэнд олгож байгаа тэр үйл явдал байх. Хуучин гэрэн дээр Давид хааны яриа олон удаа гарч байгаа биз. Давид хаанд тусалж исэн олон хүмүүс байсан. Давидтай хамт зүтгэсэн олон хүмүүс байсан. Дайнд бодтоор оролцож байсан цэрэг жанжидж байсан биз. Давидын төлөө амиа зориулах ч билэн тийм цэрэг жанжид байсан. 2 дугаар Самуэль ном дээр мөн хаасайгүй Библиэлд гарч байгаа биз. 1 дугаар Самуэль, 2 дугаар Самуэль дээр. Гэхдээ зөвхөн дайнд оролцсон хүмүүсийн шагналыг авсан болов? Үгүй. Түүний ард тусалж байсан тэр хүмүүс ч яасан юм бол адилхан тэр шагналыг авсан байж. Давидын тэр суу алдарт нь хамтдаа оролцсон гэсэн утга биз. Хуучин гэрээний 1 дугаар Самуэль номноос олж харъя да. Хуучин гэрээ 1 дугаар Самуэль. За 30 дугаар бүлгийг харъя. За 1 дугаар Самуэль 30. нэгдүгээр Самуэль 30. За 20-с эхлээд харуулна. Ингээд Давид бүх нөхрийг олзолж авлаа. Эдгэрийг тэд сүргийнхээ ихэнд тууж энэ Давидын олз гэж өгүүлэлдэв. За энэ зөвхөн Давидын олз юм болов? 21-с эхлээд харуулна. Давидыг дагж чадахгүй болтлоо туйлдаад Бисор горихны дэргэд үлдсэн 200 хүн дээр иргэн хурч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртон очиж тэдэнтэй мэдчлээ. Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгах санаатай үлүүдэх хүмүүс амандаа тэд бидэнтэй хамт яваагүй учраас зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яв. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ. За ийм хүмүүс байсан мэт. Харин 23-аас 25 дугаар ишлэлээр хамтдаа уншия да. Тэгэхэд Давид ах дүүнэр минь эзний өгсөн юмсыг ингэж болохгүй. Тэрээр бидний хамгаалж бидний эсрэг ирсэн дээрэмчтийн бүлгийг гарт минь тушаасан шүү дээ. Ийм хэргийн тухайд та нарын хэлхийг хэн сонсох вэ? Тулдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой гэж хэлв. Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израильчуудад зарлиг тогтоолва шийдвэр болгосон эдүгээ өртөл мөрдөгдөж иржээ. Үүнийг эзэн яагаад бичиж үлдээсэн юм бол? Яагаад? Иш үзүүлэгчийн нэрээр хүлээн авсан иш үзүүлэгчийн шагналыг хүлээн авах болно. Яг адилхан гэсэн утга байгаа биз? Энэ хүмүүсээ залхуудаа зүхтаад явсан туслаагүй хүмүүс юм болов? 21 дээр гарч байгаа биз дээ. Давидыг дагж чадахгүй болтлоо туйлдаад Бисор горихны дэргэд үлдсэн 200 хүн гэж хэлсэн байгаа биз? Тэднийг ч яасан бол Давид санаагүй санс. Яг адилхан гэж хэлээд яасан юм бол үүнээс хойш зарлиг болгон үлдээсэн гэж хэлсэн байгаа эцтэй. Үүнтэй адилхан бидний эзэн ч тэр юу юм бол энэ эзний ажилд оролцож байгаа тэр хүмүүсийг бүгдийг нь санаж байгаа. Тэр бүх үйлсийг нь санах болно. Яг адилхан шагналыг өгөх болно гэдэг утгыг хэлж байгаа юм. Тиймээс Элж Паулт Ром номын 14 дугаар бүлгийг уншаад үзээрэй. Юуны талаар гарч байна? Тасралтгүй түүнтэй хамт энэ сайн мэдээний төлөө зүтгэж байсан тэр хүмүүсийн талаарх нэрсийг нэгэнгүү бичиж үлдээсэн байгаа. Онцгойлон ихэд хичээсэн, ихэж хичээж зүтгэсэн Мария. Мария асибл. Бусад хүмүүсээс бүр илүү хичээж зүтгэсэн баг. Түүнийг ч Паул яасан бол санан Библиэлд бичиж үлдээсэн байгаа. Ганцхан Паул сансан болов. Эзэн түүнийг санангаа нэгэнгүү яасан бол тэдний нэрсийг нь Библиэлд бичиж үлдээсэн байгаа шүү дээ. Хуучин гэрэн дээр ганцхан Давидээр зогсохгүй. Ахабын үед ч тэр тийм ээ. Израилийн иш үзүүлэгчнийг агууд нуунгаа хоололж байсан
хүмүүсийн талаарч яриа гарч байгаа. Энэ олон түүхүүдийг бидэнд бичиж үлдээсэн дээр зорилго нь юу юм болоо? Эцэст нь энэ бүхний цаана бидэнд өгөх энэ мөнхийн шагнал бидэнтэй хамтдаа бидэнд мөн өгөгдөх болно гэдгийг тасралтгүй харуулж өгж байгаа. Тийм агуулга гэж бодож байна юм. Элч Паулыг тэр сайн мэдээ тараах үед түүнтэй хамтдаа оролцож байсан хүмүүс байж. За, Библиэс ганц хоёр ишлэлийг олж харъя. Филиппой ном дээрээс харуулна. Тиймээр олон гарч байгаа байхгүй юу? За, шинэ гэрээний Филиппой номыг харъя да. Филипп ном이 2-ын 20-оос эхлээд 22 дээр ийм үг гарч байгаа. 2-ын 20-оос 22 дээр та нарын төлөө үнэнхээр санаа тавих адилхан санаа тавин түүнээс өөр хинч надад алгаа. Тэд бүгд Христ Есүсийн бус харин өөрсдийн ашиг сонирхлыг эрдэг. Харин хүн эцэгтэй үйлчилдэг шиг Тимотед та хамт сайн мэдээнд үйлчлэн өөрийгөө нотолсныг та нар мэднэ. Энэ Тимотийн талаарх талархлыг үн дээр бичиж үлдээсэн байгаа. Ганцхан Тимотийн байсан юм болов? Филиппой номын 4-р бүлэг дээр мөн хойш наруулна. Филиппой 4-ийн 2 дээрээс харуулна. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юудаг ятхи. Мөн сунтухыг ятхи. Тиймээ үнч нөхөр минь чамаас чугуй. Сайн мэдээний төлөө надтай болон Клем бусад хамтран зүтгэгчдийн хамт тэмцэн тэдгэр эмгтээчүүдэд туслаараа. Тэдний нэрс амийн номд бий гэж хэлсэн байгаа юм. Үнэхээр энэ сайн мэдээний төлөө хамтдаа энэ сайн үсээр бялхам байж тэр Паулд тусалж исэн олон хүмүүс байсан байж. Тимоч тэр яасан бол энэ Паул Тимотиг хэлэхдээ миний тийм ээ сайн мэдээний дотор миний төрсөн миний хүү гэж хүртэл нэрлсэн байгаа юм тийм ээ. 2-р Тимот номын 1-р бүлэг дээрээс харуулна. 1-15-аас эхлээд харуулна. Аз дахь бүхэн надаас нүрээ буруусныг чи мэднэ. Тэдний дунд Пүгэл, Хермоген нар буй. Нүрээ буруусан хүмүүсийн талаарх яриа Библиэр гарсан байгаа. Тэгингээ 16 дээрээс харуулна. Онисиферийн гэрт эзэн өршөөлөө сойрох болтгоо. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. Тэр Ромд байхдаа намайг хичээнгүлэн хайж олсон юм аа. Ийм хүмүүс ч Паулийн дэргэд байсан баг. Паулийн ажилд тусалж байгаа тэр ажил нь юу юм бол? Зөвхөн Паулд тусалсан хэрэг юм болов? Үгүй. Паулийн тарааж байгаа тэр сайн мэдээ. Паулийн тарааж байгаа энэ эзний сайн мэдээ. Энэ ажилд хамтдаа оролцож байгаа тийм үйл явдал байгаа юм. Тийм ч учраас яг эзэн бид бүхний эргэн тойрондоо сайныг үйлдэв. Энэ эзний ажлыг хийж байгаа хүмүүстэй хамтран зүтгээд энэ бүхнийг хий гэж байгаа нь юу юм бол? Эцэстээ энэ 2-р Тимотийн 2-ын 10 дээр гарч байгаачлан иймээс Христ Есүс доторх авралыг мөн халдрын хамт авах сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг төвчнэ гэж хэлсэн байгаа юм. Эцэстээ шавийн нэрээр аяг хүйтэн ус өгсөн ч шагналаа исалдна гэсэн тэр үг шиг юу юм бол? Эзэн бид бүхний тийм ээ эзний төлөө энэ сайн мэдээний төлөө хичээнгүлэн ажиллах үед эцэст нь авралыг мөн халдрын хамт авах. Юу гэнэ? Аврал болон энэ мөн халдрыг бидэнд өгөхийн тулд юу юм болоо? Үүнээс тэр нэг үслийг хуваалцах. Тэр шагналыг авах боломжийг байна шүү дээ. Эзэн бид бүхэнд өгөхийн тулд юу юм бол? Үүнийг хүлдэ гэж хэлж байгаа. Энэ зүгээр нэг тийм ээ. Нэг хүнийг хооллоо сайн үс хийхийн хэмжээний тийм зүйл биш байгаа юм. Сайн бодоод үзээрэй. Одоо ч тэр би үргэлж талархдаг хүн би. Сайн мэдээ тараасан. Сайн мэдээ тараасны дараа намайг анхааран надад анхаарал тавьж тасралтгүй сургаал үг хэлж өгөнгөө тас зурж байсан хүмүүс. Тэр байгаагүй бол яах вэ? Би аврагдах байсан болов? Аврагдаад итгэлээс ахиж чадах байсан болов? Энэ ажлыг хийгээд зогсож явах байсан болов? Үгүй ээ. Олон жилийн өмнө оюутны семинар илүү болж исэн юм шиг. Нэг охин ирсэн. Семинарт ирэхгүй. Гэр хол учраас шүү дээ. Автобусаар явахаар унаа байхгүй амар оройтч тард юм. Тэр үедээс Кермахууд өчөө 20,000 төгрөг өгсөн.
өөр мөнгө байхгүй байсан уу? Бүгдийг наравч маа таксигаар яваад ирээ. Тэгээд яасан бол тасралтгүйрээ үгийг сонсоод аврагцсан ирсэн байна уу байна. Гаргасан нь 20,000 төгрөг боловч юу юм бол? Тэр 20,000 төгрөг нь яг нэг хүнийг ч аварч болно гэж. Би аварсан гэсэн үг шүү тийм ээ. Тэр чичиг зүйл нь юу юм бол? Бүр илүү том зүйлсийг чи бидэнд өгөх болно гэдгийг харуулж өгч байгаа юм. Тийм ээ харъя та. Матай номын 10 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ яриа. Эзнийг хүлээн авч аврагдаад авралыг авсны дараа ич үзүүлэгчдийн нэрээр хүлээн авч ич үзүүлэгчийн ажилд оролцож байгааг харуулж өгч байгаа юм. Зөвхт хүний нэрээр зөвхт хүнийг хүлээн авах юм боловч зөвхт хүний шагналыг хүлээн авна гэсэн энэ үгтэй адилхан юм бол авралыг авсан хүмүүс энэ ажилд оролцох үед яах вэ? Тэр зөвхт хүний ажилд оролцож байгаа хэрэг бөгөөд ич үзүүлэгчдийн ажилд оролцож байгаа өгөөд эцэст нь юу вэ? Эзний ажилд оролцож байгаа тэр үйл явдлыг бидэнд харуулж өгж байгаа тийм зүйл байна. Тиймээс эзэм юу юм бол тэр шагналыг нэгийг нь мартахгүй шийсэн байгаа юм тийм ээ. Шавын нэрээр аяг хүйтэн ус өгсөн шагналаа хийсал. Өнөөдөр хүйтэн биш өөр бүлээн ус байсан. Өвөл учраас тийм бах тийм ээ. Тэрэн шиг юу вэ? Усыг нь уугаа зогсохгүй, аваа зогсохгүй уул бүр илүү шагнал болохлоо. Энэ хэмжээгээр бидний эзэн байна шүү дээ. Хүний хийсэн гэм нүглийг нь нэгэнгөө хэмжээ зогсохгүй. Бидний үйлдсэн тэр бүхий сайн үсийг юу юм бол нэгэнгүүгээр эзэн тооцоолдог нэгэн гэдгийг чи бид бүхэнд эзэн тодорхой харуулж өгч байгаа. Бэлэвсэн эмэгтэй тэр 2 зис цоосыг эзэн тоолсон биз. Эзний төлөө, энэ сайн мэдээний төлөө урсгасан тэр нулимсыг нь эзэн та тулмандаа аваач гэж хэлсэн мэт Давид хаан. Энэ сайн мэдээний төлөө бидний унгасан тэр нулимсүрийг өштэй эзэн бүгдийг тоолсон байж. Тийм учраас Девожинд очивол яах вэ? Тэр дэдний нүднээс нулимс бүрийг нь арчиж өгнө. Эзэн бүгдийг нь санан бүгдийг нь хариулж өгөх болно гэдгийг үгээр дамжуулан эзэн бид бүхэнд харуулж өгч байгаа. Бид бүхэн боломжтой бол яах вэ? Бүх хүнд тийм ээ. Онцгойлон эргэн тойрондоо байгаа аврагдаагүй тэр олон хүмүүст яах ёстой юм бол эзний нэгүслийг энэ сайн мэдээг тараахын тулд хичээнгүлэн амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Тиймээс хайртууд минь та нарын нүрийн хөдөлмөр эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг санаж эзний үйл хэрэгт үргэлж тууж тавьж эзний үйл хэрэгээр үргэлж бялхаж бай. Чуулган үнэхээр байнгын ажил төрөлтөө бучигнаад байж байгаа нь юу юм бол нэг талаас ядаргаатай юм шиг бодогдох үе нэ. Яагаад вэ? Бидэнд махуд байгаа учраас. Тэгэхдээ эргээд харуул яах вэ? Тэр дотроос хэн нэг нь босхон байгуулагдаж, хэн нэг нь нэгүслийг мэдэрч, хэн нэг нь гэмнүглээс холдонгоо инхүү явж байгаа тийм дүрдөрхөө гэж бодож байна. Тийм биш гэж юу? Авралыг авсан ахын дүүс. Нөхөрлөлөөсөө үгнээсөө хол байгаа ахын дүүсээч бид бүхэн эргэн тойрж байгаа нь юу юм болоо? Энэ ажилтай адилхан байгаа юм тийм ээ. Энэ сайн мэдээнд л хичээнгүлэн ажиллаж байсан олон хүмүүс байсан биз. Лук номын 8 дугаар бүлэг дээрээс харуул яах вэ? Есүсийн үед ч тэр Есүстэй хамт 12 элчнэрийг дагаж явах үед өөрсдийн эд хөрөнгөөр үйлчлэн тусалж байсан тийм олон хүмүүс байсан байж. Тэр хүмүүс тэр юу юм бол эзний ажилд тэр үйлсээр оролцож байгаа хэрэг биз. Элч Паулыг сайн мэдээд тараахж байх үед ч энэ ажилд нь оролцож байсан хичээнгүлэн хэд баялгаар оролцож байсан тийм хүмүүс байсан. Филиппо номын 4 дугаар бүлэг дээрээс харуулна. Ингэж хэлсэн биз. Намайг хүчиргүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна. Гэсэн ч та нар зовлонгоос минь хаваалцахтаа сайн байсан. Сайн мэдээг дэлгэрүүлэх ихэнх үед намайг Македоноос явсны дараа авах өгхийн хэрэгтэй та нараас өөр нэг ч чуулган оролцоогүй. Филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Тесалоникч хүртэл та нар нэгээс илүү надад хэрэгтэй юмыг маань илгээсэн юм аа. Тэгж хэлэнгээ 17 дээр ингэж хэлсэн байгаа. Би бэлгийг нь ирж байгаа юм бишээ. Харин та нарын үнэлгээнд нэмэгдэж үе үр ашигыг ирж байна гэсэн байгаа. Та нараас би мөнгө нэхэд байгаа юм бишээ. Үүгээр дамжуулан та нарын үнэлгээнд ингэсэн та нарын үнэлгээнд нэмэгдэж үе үр ашигыг ирж байна. Эцэст нь юу юм бол энэ Филиппой чуулганы ахын дүүс Паулийн ажилд энэ сайн мэдээний ажилд хичээнгүлэн тусалснараа юу юм бол
эзний өмнө бүр илүү үнэн цэнтэй тэр амьдралаар амьдрах болсон гэдэг тэр үйл явдлыг үнэндээ харуулж өгж байгаа тийм үйл явдал байна. Сайн мэдээний өргөлийн сан гэж манай чуулганд бий биз? Түүний хичээнгүйлэн өргөж байгаа олон ахын дүүс бий. Манай Улаанбаатар төв жуулганыг харах нэ. Өнгөрсөн сарын тэр санхүүгийн тайлыг харах нэ. Хэдэн хүн байлаа? Үйлчлэлийн багийн нөхрөл дээрээс нэг 50 орчим хүн байсан уу? Их багыг нь ирж байгаа юм биш та. Монголын сайн мэдээний өргөл гэдэг өргөл бий. Түүний юунд зориулдаг бол? Нэг өмнө явд орон нутгийн чуулгануудаар семинараар болон ажиллаар олон удаа очдог. Очих болгонд энэ дотор бачимдаад ирэх үе их үе. Яагаад вэ? Дэндөө ядуу цөдөө баг. Нэг гэрүүлж нэг чуулган биз дээ. Семинар хийж байх үед тийм үү? Техникч байхгүй. Дуун гарахгүй байгаа учраас яг мүлхэж ирэнгээ спикер янзалж гарч байгаа тийм хүн ч байдаг. Гэтэл бид бүхэн ямар их эдэлж амьдарч байгаа вэ? Эргэн тойрны ардаа 4, 5, 6 камер хичнээнч дэлгэц байгаа юм. Дэлгэц нь ямар ч том юм. За. Гэтэл манай орон нутгийн чуулганууд тэнд байгаа итгэгчнэр ядуу амьдрал нь хэцүү. Тэдний итгэл нь босхон байгуулагдаж эзэн дотор үнэхээр тэр нэг үслийг ав. Гагцгүй ихлэ түүний хаанчил түүний зөвхт байдлыг хайхдаг. Тэгвэл энэ бүхнийг нэмж өгнө гэсэн тэр эзний амлалтанд итгэн үнэхээр дүүрэн бялхан болох тийм итгэлээр амьдрах тэр өдрийг үртэл яах вэ? Бид бүхэн тэдэнд туслах ёстой байж дээ. Үнэхээр нэг гэр бүл юм бол. Бурхны нэг чуулган юм бол. Тийм ээ? Номлогчны цугларалт болох үед нүүрс үнэртүүлээд орж ирдэг олон номлогч нар яагаад вэ? Галалдаг учраас. Төвийн дулаан татмаар. Тэдний саяг мөнгө байхгүй. Хизээ болох бол пастор боломжтой болов. Холбоонд мөнгө байгаа болов. Пастор энийг яах вэ? Хаяа боддог. Мөнгө олохоор ямар арга вэ? 8 хийх үү? Мэдээж бид бүхний золиослоор бурхны ажил явагддаг үстэй тийм биз? Энэ Монголын сайн мэдээний өргөлийн санд биш те. Сайн мэдээний сангийн өргөл тийм биз? Өргөлийн сан биш, өргөлийн сан. За юутаач алин жилээ. Манай ахын дэс бүр илүү олноор оролцоосоо гэж хүсэж байна. Сартаа ганц удаа тийм үү? 1000 төгрөг байсан ч хамаагүй. Манай чуулганы сургуулийн хүүхдүүд оролцоод үзээрэй. Бид бүхний хоримтлуулсан тэр мөнгө. Одоо ч тэр юм бол орон нутагт байгаа тэр чуулгануудын дулааны байна уу, засвар байна уу? Тэр бүх зүйлд бүгдээрээ тус олон тийм ээ түүгээр дамжуулан олон хүмүүс аврагдсан юм болоо. Эзний нэг үслийг ухаарад амьдарч байгаа. Тийм ээ. Үнэхээр олон хүмүүс оролцоосоо гэж бодож байна. Эзэн бидний тэр сайн үсийг юм болоо. Бүгдийг нь санаж байгаа. Ахын дүүсээ эргэн тойрох. Энэ ямар том үйл явдал юм бол. Энэ хойш нэргүүлээ 1 дугаар Тесалоник 5 дугаар бүлгийг харъя та. 5-ын 14 дээрээс харуулна. За 5-ын 14 дээр ийм гарч байгаа. Хамтдаа уншийе. 1 дугаар Тесалоник 5-ын 14 1347 дугаар хуудас. Хамтдаа уншийе. Ах дүүнраа зүгээрээ суух ёстойдоо зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд төвчээртэй хандахыг та нараас гуйж бай. Ахын дүүсээ тас зуран барьж өгөн тэднийг босгон байгуулах нь юу юм бол? Тэр эзний ажилд оролцож байгаа хэрэг байгаа эцтэй тийм ээ. Нэг хүнийг босгон байгуулвал, нэг хүн идэглээрээ бат зогсвол яах вэ? Түүгээр дамжуулан бурхан хичнээн олон ажлыг хийх бол тэгнэ үз? Үнэхээр тийм баг. Одоо ч тэр бидний эргэн тойронд энэ тусламжийг хүлээж байгаа олон сүнснүүд байгаа гэдгийг санан бид хүн үнэхээр хичээнгүлэн яах ёстой юм бол энэ хүмүүсийг хүлээж авахыг хүсэж байгаа. За бид зөвхөн өөрсдөө бие биендээ сайн байгаа зогсохгүй. Бидний эргэн тойронд байгаа олон аврагдаагүй хүмүүс байгаа зү. Тэдэнд одоо яах ёстой юм бол бид зөвхөн энэ нэгүслийн гараа, энэ тусламжийн гараа сонгохыг хүсэж байгаа. Элж Паулч тэр энэ сайн мэдээг тараанга яаж амьдэрсэн бол? Библийн Үлс ном дээрээс харах юм бол Паулийн сайн мэдээ тарааж байгаа дүр төрх гарч байгаа. Үлс номын 28 дугаар бүлэг хамгийн сүүлийн бүлэг үз. Хамгийн сүүлийн бүлгийн сүүлийн ишлэлийг хамтдаа уншъя да. Үлс 28-ийн 30-аас
31 дугаар ишлэл. 30-аас 31 хамтдаа уншийе. Энэхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн 2 жил амьдарч өөр дээр нэрсэн бүгдийг хүлээн авч эл шулуун ямар ч саадгүйгээр бурхны хаанчлалыг тунхаглан эзэн Есүс Христийн тухай сургаж байлаа. Өөр дээр нэрсэн бүгдийг хүлээн авч гисэн байгаа юм. Доголн сохор өвчтэй байна уу? Үгийг ухаарах тийм зүрх сэтгэлтэй бүх хүнийг бид бүхэн яах ёстой юм бол хүлээн аван энэ сайн мэдээг тараах ёстой. Тийм үү? Одохгүй 11 дугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар төв чуулганы сүүлчийн Библийн нэгдсэн семинар бол сайн мэдээ тарааж байгаа юм. Энэ үйлс нам одоо ч дуусаагүй зү. Бид нэр одоо ч энэ үйлсийг үргэлжлүүлж байгаа хүмүүс байх. Бэлэг өгөх үдэг үнд тийм ээ. Хүн болгон найз гэж хэлсэн мэт. Монголд ч тийм зүрэг байдаг үстэй. Зан сайтай айлд хүн болгон цугладаг. Замаг сайтай усанд загас болгон цугладаг. Үнэхээр тийм баг. Бид нэр ирж байгаа тэр олон хүмүүсийг эцэст нь бид бүхэн энэ сайн мэдээ рүү удирдахгүй бол тэдний төлөө тийм ээ бид бүхэн тэр сайныг үйлдэхгүй болохгүй гэсэн үг байна. Бяцхан хурганы бэлдсэн тэр найрын ширээнд бид бүхэн урах ёстой хүмүүс биз. Бид зөвхөн бие биендээ сайныг үйлдээд дуусахгүй ш. Бидний иргэн тойрондоо олон хүмүүс ч юу юм болоо энэ сайныг үйлдэн эзэн Есүс Христ рүү удирдан авч ирахыг эзэн хүсэж байгаа. Бид тэднийг хүлээн авах үед тэд эзнийг хүлээн авч чадах бол эзнийг тэд хүлээн авахгүй бол юу болох вэ? Энэ ертөнцийн төгсгөл болох үед яах вэ? Тэд бүгдээрээ өөр нэгнийг хүлээн авах бол тэрний юм бол энэ ертөнцийг мэхлэгч гэж хэлсэн. Дуулгаргүй өвгүүдийн дотор ажиллагч сүнс гэж хэлсэн. Түүнийг хүлээн авах бол нэ тэр төгсгөл нь ямар амжилттай авах вэ? Иохан номын 5 дугаар бүлгийг харъя. Иохан 5. Иохан 5-ын 43 дугаар ишлэл. Хамтдаа уншия. Иохан 5-ын 43. Би эцгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар намайг хүлээж авдаггүй. Хэрв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Есүс Христийг хүлээж аваагүй эцсийн хүртэл эсэргүүцсэн хүмүүсийн хүлээн авах нэг нь юу юм бол өөр нэг түүнийг антихрист, Христийг эсэргүүцэгч. Энэ ертөнцийг мэхлэгч нэгэн гэж хэлсэн биз дээ. Тэдний хүлээж байгаа зүйл нь өөр нэгэн баг. Тиймээс бид бүхэн яах ёстой юм бол бидэнд хүч чадал найвал боломж найвал яах вэ? Эргэн тойрондоо сайныг үйлдээд түүгээр дамжуулан олон хүмүүсийг эзэн рүү удирдан тэгж амьдраасаа гэж хүсэж байна. Тийм ээ. Эцэст нь бид бүхний энэ сайныг үйлдсэн тэр бүхий л хүмүүс яах юм бол мөнхийн улсад очих үед байж тээ бид бүхнийг хүлээн авна гэж хэлсэн. Лук 16 дугаар бүлэг. Лук 16-гийн 9 дугаар ишлэл. Лук 16-гийн 9 хамтдаа уншия. Би та нарт хэлье. Шудраг бусын эд баялгаар өөрсдөө анд нөхөдтэй бол ингэснээр эд хөрөнгөч нь үгээрх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. Бид бүхний сайн мэдээг тараасан тэр бүхий л хүмүүс бидний шудраг бусын эд баялгаараа өөрсдөө анд нөхөдтэй болоо гэж хэлсэн байгаа юм. Энэ юу хэлж байгаа юм бол энэ сайн мэдээний төлөө Бурханы бидэнд өгсөн эд баялаг байна уу? Энэ бүхнийг тэдний төлөө зориулаа гэсэн баг. Талхаа усны мандал дээр хай. Тэгвэл олон хоногийн дараа та нар хурааж авах болно. Үнэхээр тэгнэ. Тэгээд эцэст нь яах вэ? Та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. Бидний сайн мэдээ тараасан. Тэр бүхий л хүмүүсний юу юм бол мөнхийн улсад бид нарыг очих тэр өдөр бид бүхнийг гэсэндээ хүлээж авна гэж хэлсэн байгаа.
Дяважинд очих үед яах вэ? Бид хүн бие бинийгээ мэд тэгж хэлсэн мэт. Тэр үед яах вэ? Энэ ах тэр ихч надад тэр өдөр сайн мэдээ тараагаад тэгж хэлсэн учраас яах вэ? Энэ ахын ачаар, энэ ихчийн ачаар би өнөөдөр энд байна. Мөнхийн мөнхөд түүнийг яринга таларх бол яагаад вэ? Дяваж нь мөнхийн баяр хөөрөөр дүүрэн тийм ертөнц учраас түүний төлөө бид хүн энэ бүх ажлыг үйлдэж байгаа гэдгийг мартаж болохгүй. За тиймээс энэ Матай номын 10 дугаар бүлэг нь тиймээс энэ бүх үйл явдлуудыг бидэнд хэлж өгж байгаа учраас өнөөдөр хамтдаа авралыг авсан үнд эзэн гарцаагүй шагналыгч гэсэндээ гарцаагүй өгнө гэж хэлсэн байгаа юм. Энэ зүгээр нэг сайн үлсийн талаарх яриа биш. Эзний ажилд оролцож байгаа хэрэг байна. Үүгээр дамжуулан авралыг авсан хүмүүс босгон байгуулагдаж, түүгээр дамжуулан олон хүмүүс эзэн рүү ирээд эцэст нь тэр бүхий хүмүүс нь эзнийг эзний өмнө очих үед бид бүхнийг ч хүлээн авах болно гэдгийг энэ өчүүхэн хүмүүсийн нэгэнд нь энэ үгийг санаасаа гэж бодож байна. Эргэн тойронд байгаа хүмүүстэй үнэхээр ертөнцийн гэрэл болон давс болсон тийм амьдралаараа амьдардаг Улаанбаатар төв жуулган Монгол жуулган болоосай гэж үсэж байна. Онцгойлон өдөр намрын худалдаатай учраас бие бинийгээ дайсан тийм сайхан баяр хөөртэй өдөр болоосай гэж үсэж байна. Өнөөдөр мөн дуусаад нийтийн нөхөрлөлтөө байгаа учраас ахын дүүс маань хоол ичээд яваад өглөөгөө нийтийн нөхөрлөлтөө заавал бүгдээрээ оролцоороо за. Эзний өдөр гэдэг нь эзэнд зориулдаг өдөр байна. Бидний эзэн Есүс Христ загалмаа дээр цовдлогдсон үхэд 3 дахь хоногдоо буюу эзний өдрийн өглөө. Энэ өдрийн өглөө тэрээр дахин амьсан биз дээ. Тэр загаас эхлэн ахын дүүсийн эзний өдөр нь ямар чухал вэ гэдгийг мэдэн яасан юм бол эзний өдрийг бүхэлд нь эдэнд зориулангаа тэгж амьдарч байсан баг. Тийм учраас энэ итгэлээр өсдөг хүмүүс нь ямар хүмүүс итгэлээр өсө мундаг амьдардаг юм болоо. Эзний өдөр үгээ сонсоо зогсохгүй нөхөрлөлд оролцоод эзний энэ ажилд олон талаар оролцож байгаа хүмүүс. Барилгын ажил байна уу, үйлчлэл байна уу? Энэ бүх зүйлсүүд нь юу юм бол? Эцэстээ энэ эзний ажилд оролцож байгаа хэрэг үү? Тэр оролцож байгаа хүмүүсний юу юм болоо? Тэр хэмжээгээр эзний нэгүслийг бүр илүү хүлээн авдаг баг. Тэр хэмжээгээр эзэн дотор итгэлээрээ ч илүү өсдөг тийм хүмүүс болдог баг. Тиймээс зөвхөн үзэгч, сонсогч тийм хүмүүс биш ээ. Бодтоор эзний өдөр эхнээс нь дуустал яах вэ? Оролцоод нөхөрлөлд оролцоод үгээ сонсоод тийм ээ ахын дүүстэйгээ нөхөрлөөд дуусгаад цэвэрлэгэнд хүртэл оролцоод тэгэхэд явуул яах вэ? Тэр хэмжээгээр итгэлээрээ өсөн хүчтэй амьдарч чадна гэж бодож байна. За хамтдаа залбираад дуусгая. Харин мурхава биднийг тэрх гэмнүглийн дундаас аварчган Бурхны хүүхэд болох энэ нэгүслийг өгсөнд талархаж байна. Бид эзэн таны хүлээн авснаар Бурхны хүүхэд болох тэр агуу нэгүслийг эзэн та бидэнд өгсөн мөлий. Авралыг авсны дараа чи эзэн та бидэнд одооч тэр энэ нэгүслийг тасралтгүй өгсөөр байгаа илээ. Тэр нэгүсэл дотор нь амьдарч чадах энэ агуу хайрыг өгсөн талархаж байна. Өнөөдрийн үгтэй адил үнэхээр эргэн тойрондоо сайныг үйлддэг. Ахын дүүстэй сайныг үйлддэг. Мөн эзний нэрээр ахын дүүсийг хүлээн авдаг. Эргэн тойрондоо олон хүмүүст эзнийг гэрчилсэн тийм хүмүүс болж чадхад та тусалж өгөхийг хүсэж байна. Удахгүй болох нэгдсэн семинартаа олон хүмүүстэй сайн мэдээ таран тэднийг эзэн рүү удирдан эзнийг хүлээж авч чадхаар бид хүн хичээнгүлэн амьдрахад та тусалж өгнө. Бидний хайрладаг эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен.